Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Дугаарын ивент итгэгч дотоод тэнцвэрийн их ундраг, тайгын совд. Сайн байцгаана уу, Soul Lab-ийн эрхэм хүндтэй хөөрхөн үзэгчид минь ээ. Бид та бүхэндээ шинэ дугаараа хүргэж байна. Хэрвээ та бүхэн манай шинэ дугаарыг орсон даруйд нь үзэж байгаа бол энэ аль нэг сарын 10, 20, 30-ны өдөр болсон гэсэн үг. За тэгээд Soul Lab-ийнхаа шинэ дугаартай цаг алдалгүй хамт байхыг хүсвэл subscribe дараарай гэж уламжлалсаар та бүхэндээ сануулж байна. Ингээд манай Soul Lab-ийн ивент итгэгчтэй та бүхэндээ танилцуулъя. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab живх одоо хамтран ажиллаж байгаа. Тэгээд манай дугаарын ивент итгэгчээр дотоод тэнцвэрийн их ундрах, тайгын совд цэврээс хамтран ажиллаж байгаа. Мөн ерөнхий ивент итгэгчээр өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд ажиллаж байгааг дуулахад таатай байна. Манай Soul Lab-ийн дугаар болгон Amigo VIP House-аас хүрдэг үлээ. За, одоо наашаа анхаарлаа хандуулаарай. Манай өнөөдрийн Soul Lab-ийн зочноор эрэгтэй хүн байгаа. За энэ бол маш одоо ховор тохиолдол шүү дээ. Тийм ээ, манайхан дандаа бүсгүүчүүд чагладаг. Ингээ өнөөдрийн маань шинэ дугаарын зочноор Gates Сүлжээ рестораны үүсгэн байгуулагч мөнх сайхан буюу та бүхэн сайн мэдгээр MC үргэлжлэн ирсэн байна. Урилга хүлээсэн маш их баярлалаа. Баярлалаа. Мөн манай Soul Lab-ийн сэтгэл зүйчээр шинэ долгор маань ажиллаж байна. Мөн ирсэн баярлалаа. За тэгэхээр бид нар өмнө ингээл янз бүрийн сэдвүүдээр зөндөө олон ярилцсан. Энэ удаагийн дугаар дээр болохоор аав гэдэг энэ одоо маш чухал хэрнээ, маш ойлгомжтой юм шиг хэрнээ, маш чухал том сэдвийн тухай ярилцах гэж байна. Өмнө бид нар чинь дандаа л ээж байх, одоо ээжүүд хүүхдтэй яаж нөлөөлөх, ээжээс авсан шарах бас ирээдүйн одоо хүүхдийн төлөвшөлд яаж нөлөөлдөг, сонголтонд яаж нөлөөлдөг гэх мэтчлэн олон төрлөөр ярьсан бол энэ удаад аав байх тухай ярилцах гэж байна. Тийм болохоор хамгийн ихэнд нь яг хүмүүс ерөнхийдөө дагагч нар нь ч юм уу мэдж байгаа ах гэж бодож байна. Гэхдээ мэдгүй байгаа хүмүүст танилцуулж хэлвэл хэдэн настай хэдэн хүүхдийн аав блэ гэдгээр ярилцлага ихлээ. Би ч одоо 3 хүүхэдтэй шүү дээ. Гурлаа 7 насны зэрэгтэй. Одоо Монголын сайхан 7 хэмжээний нэг огтлыг одоо утгаар нийсэн юм байна. Гэхдээ яг ер нь бол яг амьдралаа төлөвлөх гээд хичээгээд байгаа. Тэгээд 7 насны зөрөө гэдгийг одоо их л бодож төлөвлөсөн. Яг ингээ айлын хүмүүсийг харахаар би айгүй өндөр өтгөн гэр бүл мөрөөдж байгаа. Гэхдээ ойрхон төрчихлөөр айл талдаа хүүхэд нь болохоор ингээ 2 ойрхон хүүхэд айгүй өрөвдөлтэй тий. Ах их чинь ингээ нэг цаанаа ингээ биеэ дагаал хөөх ингээ өрөвдөлтэй яваад байдаг. Гэхдээ яг ингээ хүүхдийг ингээ нэг хичээл ортол нэг тултны эрхлүүлчихсэн гэдэг тий. Нэг юм бүр нялах тий. Хаан шиг юм хатан шиг байгаасаа гэдэг юм санаа. Хоёрдугаар ээж нь бас давхар бодоод байгаа маа. Ээж нь бас нэг ойрхон дөрчих юм бол тэр чинь нэг хүүхд төрөл хугацаа чи баг 3 жил тийм ээ. Тэгэхээр ингээ нийтдээ ингээд 2 хүүхд гэхээр нөгөө голдох зайгаа бодох юм бол ингээд маш урт хугацаа буюу нөгөө яг эд нөгөө одоо хийж бүтээх тийм ээ. Одоо нөгөө эмэгтэй хүний гоё ганганасаа бас жоохон за үр дүнгүйх нь ч сайшаа айгу тийм ачаалтаа өнгөрөөчих юм болов уу гэж бодоод. За тэгээ ихний маама төрн тэр оронч ажил төрлөө карьер сайхан бодчихно. За хүсвэл хүүхд үсээд эхлэх штэ битэр чи нөгөө нөхөр чин том болж гин сургуульд орохоор тоохоо олж штэ. Сургуульд ороод тэгэл дүү сайн байна уу гэж өрөдөрч юмч дүүн. Тэгэл дараагийнх нь адилхыг тийм байдлаар одоо одонгийн маама харин чадахгүй. Одоо тэгэхээр хамгийн том нь 14 14-тэй, 7-тай, 1-тэй. Зөө. 0-тай, 1-тэй гэж хэдэн цаг. Одоо явах гэж байгаа юм тий. Зөө. Тэгэхээр чин энэ 7 жил гэдэг чин болвол бас айгүй сонин тоо шүү дээ. 5 биш, 6 биш, 7. Хичээл орох нас юм да. Тийм л юм байна. 7-тай хичээл биш худлаа. 6-тай хичээл орно шүү дээ одоо. Тэгээ хичээлд ороод ерөнхийдөө тэр том болчих тийм дөө. Тэ? Тэгээд эхний нэг жил алаанаа өнгөрөөгөөл тэ. Тэгэл нэг жоохон төлөвшөөл 2 дугаар ангиасаа ер нь жоохон сургууль гэж юм байд юм байна гэдэг ухамсартай болсон бахад дүү яг зэрэгцээл. Тэгээ энийг яг зөв гэж байгаа юм биш шүү. Хүн болгол янз бүр байгаа. Зүгээр би л өөрөө тэгж хөвдө бодсон. Их нэрээр зөвлөл. Тэгээ яг одоогор л амжилттай сайхан л байгаа л да. Эхнэр happy, би өөрөө happy. Тэгээ нөгөө нэг юмыг чинь маш их хүсэж байгаад болохоор амар гоё байдаг тий. Тэгэхээр нөгөө 7 жил ингээд угаасаа нэг 4-5 хүрээл нэг айлын нэлх маама хүрэхээр харахаар тий нэг хүрдэлтэй хүн тий. Тэгэл 7 жил нөгөө чинь том болоод нөгөө зуралдаг, байнгын зуралдаг хөх чинь зуралдах багсаал тий.
ингээл гадаагаар тоглохтой хичээл хийх гээл ингээл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нэг нялх юм яалтчгүй маш ихээр үсч эхэлнэ шүү дээ. Тэгэл долоо. Одоо яг ийм төрөлтийн жишээ юм уу дааврын өөрчлөлтийн ийм нөгөө судалгаа энэ төр байдаг юм уу сэтгэл зүйтэй холбоотой. Ер нь нэг ийм төрөлтийн дараа даавар гормон өөрчлөгдөөд ингээд сэтгэл зүй буцаад нөгөө нэг өмнөх одоо байр суурин дээр очтлоо нэг тэдийн хугацаа өнгөрдөг тэр хооронд ийм байдаг ч гэдэг юм уу одоо нэг ийм зөвлөсөн тоо энэ төр байдаг болов ер нь дараагийн хүүхдийг төлөвлөвөл тэдийн хугацаанд байдгаа гэдэг ч юм уу тийм ээ. Энд чинь болохоор амьдралын туршлагаасаа бол гарч ирсэн тоо байгаа дээ шүү дээ. Шинжлэх ухааны суурилсан тийм тоо байдаг уу? Бага. За хүүхдийн амьдралын хамгийн чухал цаг хугацаа бол одоо амьдралын эхний 1000 хоног буюу эхний 3 жил бол маш чухал цаг хугацаа гэж үздэг. Яагаад гэвэл нөгөө хүүхдийн тархины хөгжил, нийгэмшил, төлөвшөл талаасаа яг эцэг эхийн хайр халамжийг хамгийн их одоо мэдрэх ёстой онцгой цаг үе гэж үздэг. Тэгэхээр тэр ч битээ бүр ингээ зарим эрдэмтэд за бүр 0-3, 0-6 нас бол хүүхдийн одоо ирээдүйд хэн байх үндэс суурийнх нь бүр 80% нь тавигддаг ийм чухал мөч гэж үздэг тий. Тэгэхээр таны ярианаас сонсоход бас яг хүүхдийнхаа эхний ингээд 7 жилийг бол гайхалтайгаар хайр халамж бүх зүйл дээр нь тий яг анхаарлын төвд байлгаж бүгдийг мэдрүүлж ин гэдэг хүүхдийн суур хундамыг бол маш гайхалтайгаар тавьсан байна гэдэг нь бол харагдаж байна л да. Тийм. Тэгэхээр бас зөвл тоол юм байна л да. Бас тий шинжлэх ухааны талаасаа ч гэсэндээ одоо би жишээ нь ингээд өөр дөрөө бодонгууд нөгөө юун дээр ч гэсэндээ байдаг шүү дээ нөгөө фактууд эмэгтэй хүн хүүхдтэй ингээд яг нэг айгүй олон үгээр ингээд харилцдаг болохоор нөгөө нэг хүүхдэд ээжээ ирж байгаа үг бол яг ингээд нэг юм ээж бол угаасаа айгүй ярьдаг ч юм уу ер нь дандаа надтай ярьж идэг ч юм уу нэг тийм байд. Аав нар ерөөхдөө цөөхөн үгээр ярьдаг учраас аавын тэр нэг цөөхөн үгэн дотор эргэлдээд хэлж байгаа үг хүүхдэд айгүй бүгд бууд юм байна л та. Тэр утгаараа аавын хүүхдэд өгж байгаа хүмүүжил ээжийнхаас илүү одоо хүчтэй очдог гэдэг тийм одоо нэг судалгаач илүү тийм юу би нэг уншижсанаа санаад байгаа. Тэгэхээр таны хувьд хүүхдтэйгээ яг хүүхдийнхаа хүмүүжилд оролцоогоо эхнэрийнхтэйгээ яаж одоо зөрүүлдэг вэ гэх юм уу? Яг одоо ямар үед нь илүү хамт байна? Одоо аль талын одоо ямар хуу одоо аав байна гэдэг ч юм уу тийм хүмүүжлийн арга барилаасаа хуваалцвал. Би ч ер нь л баг ээж хүн байгаа юм да. Шот нөгөө ээж эрэгтэй яриад хөрөм ярьдаг гэсэн яг ээж яриагаа орчихгоо. Яа би тэр нөгөө гэр бүл захаа тэр ч одоо жоох хөвгдөд гэр бүл болж байгаа шүү дээ. Тэгээ анх л нэг амьдрал хоёлоо 50-50 байлгээл тохирсон. Тэрийгээр одоо хүртэл ингээл 17-8 жил амьдарч байгаа. Тэгээ шалтгаан нь бол ингээд дийлэг ачаал бол ээж дээр яваад байдаг те. Би тэр бол яг нэг жиргнээсээ 50-50 хөвгтөрээ. Тэгэл одоо бол баг минийх баг илүү болчих гээд байна ер нь бол. Тэгэл одоо бүх юм дээр ерөөсөө нөгөө гэр орны ажилтай хүүхдийн юм дээр ингээд яадаг. Тэгэхээр би бол нөгөө цөөн хүүхдээ биш бүр бас баг ихнэрээсээ илүү хүүхдээ тийм аахгүй. Тэгэл хүүхдүүдтэйгээ бол ер нь бол алдсан ч онсон ч те ямар нэгэн тэр нөгөө гоё арга чарга ямар судалгаа энэ төр бол байхгүй. Ер нь л хүүхдтэйгээ хүн цаг гаргах хэрэгтэй, цаг зарцуулах хэрэгтэй гэдэг л байр суурьтай. Тэгэл ерөөсөө цаг зарцуулаад яг эрүүл мэнд дээр анхаарал хандуулбал те чин сэтгэлээсээ гараад байвал ингээ болчихно гэдэг л тийм юутай. Тэгээ манай хүүхдүүд ч одоо за том дээр бол ялчгүй эмээ өвөгийн нөлөө байсан юм. Тэр маш их ажил төрлөөтэй сурвал гэд ингээ яжсан. За охин дээр одоо баг дээр ч гэдэг юм уу ер нь л маш их цаг зарцуулна да. Ер нь бусад бүх юм хоёрт нэгдүгээр төвөгддөг юутай. Тэг нэг асуудал үүсэж байгаа нь одоо ер нь би чих боломжийн аав нэртэй болчиход байгаа байхгүй юу. Одоо бас ингээд сошиал дээр би олон дагчтай байхгүй байхдаа л ер нь ингээл тавиад иддэг бас. Яг тэгвэл сошиалч үг сайн хар бараа мэн те. Тэгээ манай аав чинь дөрөв нийлдэг цөөн хөхтэй гэдэг чинь яг нэг бодит тутгаараа ч гэсэн яг нийгэмдэр тийм штэ. Нэг сошиал машл ингээд байдгүй те. Тэгэхээр миний анзаарж байгаагаар бол угаасаа аавд илүү дуутай байж ш те. Одоо нийгэм нөлөөтэй байх юм санагдаад байт. Тэгвэл одоо бидний өнөөдөр хүүгүүдийн асуудал гэл амар олон ингээд бөмбөг том асуудал яригдж байгаа штэ те. Тэр утгаараа ингээд нэг хүүхд мөхт юм ингээд жоохон сошиал дээр яваад байдаг гэсэн гайгүй нэрвэнтэй болсон. За ингээд хүүхдүүд том орсон ч одоо ямар асуудал үүсч нэхэрэ хүүхдүүд сахилахгүй манай хүүхдүүд айхтар сахилахгүй. За сургууль дээр асуудал үүсгэн штэ тэр чинь те. Чи 14 настай хүүхдүүдтэй тийм ээ. Тэгвэл над руу одоо сүүлийн үед аюух чат ирж байгаа байхгүй. Яг нэг хүүхдүүд хоорондоо хараал хэлж яхад нь таарсан байна. За яг сахилахгүй тэр бас яг хүн бүлийдчихээгүй эсвэл зодчихоогүй асуудал. Хүмүүжил нь бол сайтай. Гэхдээ нэг юм эрэгтэй хүүхдийн сахилахгүй байна. Тэр яг сүүлд айж байгаа юм нь яг нэг бодлын миний тэр түрүүний зөв гэж бодож исэн болж нөгөө талаараа ингээд одоо миний хүүтэй хохирох гэдэг байгаа байхгүй олон дагчтай хүний хүүхд байснараа тий. Тэг яг зүгээр санаа нь бол би одоо маш их хичээж байгаа болохоос биш
яг тэр нь одоо хүүхдүүд нь тийм мундаг амар сайхан тийм хүмүүжлтэй одоо хүүхд гэсэн үг бол биш. Яг л хүүхдүүд ямар зам туулдгүй яг тэрүүгээр явж байгаа. Тийм сайхан алтан дундаж гэр бүл алтан дундаж тийм хүүхдүүд гэдэг хамаг ярианыхаа өмнө хэлчихье та. Тэр бас нөгөө одоо бидэд бол туршлагаа хуваалцаж ийн гэж бас дотроо бодоод байгаа шүү дээ. Энийг нөгөө бус хүмүүс эргээр нөлөөлж байгаа нөлөөлөл гээд гэтэл нөгөө яг одоо 14-тэй ч юм уу тинейжийн одоо насны хүүхдүүд бас бидний тэр тухайн үед байсан тинейж байдлаас арай өөр энэ төр байгаад байна шүү дээ. Шал ондоо байгаад байна. Тэгэхээр нөгөө өөрсдөө та бити зураг аваад бай ч юм уу, та бити миний тухай бичээдээ энэ төр гэдэг ч юм уу. Тиймэрхүү эсэргүүцлүүд хэр гаргаж чинь тэрийг яаж хүлээж авч. Гэхдээ би бол манай хүмүүс чинь багасаа ингээ маш нээлттэй би нөгөө түрүү яриа гэсэн. Хамгийн юм одоо сэтгэл зүйн асуудал бол амар өөртөө ихтэй, бас хөөрхөн эготой, тэ? Ер нь бол бүх юмыг би чадчих гэдэг тиймэрхүү төрлийн хүмүүс тахгүй юм жоохон цог залбоотой. Тэгээд надаас юугаач нөхгүй. Гэр бүлээ бид нар ингээ одоо ярилцаад ингээд яваад байдаг хүүхдүүд байгаа. Тэгээд одоо сонь болох юм аа. Одоо жишээ нь хүү маань те асуудал тарьж марингууд ч одоо баярлах гэдэг байгаа юм шиг те. Тэгвэл нөгөө хитрхи нөгөө хүүхд чи бас нөгөө ингээд ээж аавыгаа би өөрөө бас чангатаад байж магадгүй шүү дээ. Тэгэхээр би бол одоо нэг 3 сургуульд одоо сураад байгаа юм шиг байна. Тэгээ нөгөөх нь ингээд одоо нэг нэлээд гайгүй хүнд бол ингээд заач амьдралтай бас нэлээд сайн аав. Тэгтээ ингээд яг сураа яваад байгаа байхгүй тий. Төгсөөгүй юм насны туршийн сургууль байгаад байна шүү дээ. Тэр бол нэг 3 сургуульд охин шал өөр. Тэгээ насны өвч гэсэн. За охин гэдэг чи одоо ингээд үеэрээ яах юм бол бүр ингээд шал өөр ингээд сонирхолтой тий. Техник янз бүрийн үед өсөж байгаа учраас тэгэл энэ 3 дээр одоо жижигтэйг бол одоо ястаа нэг мэдж байгаа малга сайхан хэрэлэл тоглоомчл юм байж. Тэр нөгөө хоёр маань бол одоо том болсон янз бүрийн гоё юм гарна өө. Тэгээ бид ийч ер нь мөнхийн ярилцаал асуудлуудаа шийдэл сайхан сахилгын шийтгэл мэтгэлтэйгээ тэгэл сайхан явж штэ. Октоодтай ээжүүд болохоор үгэнд нь орохлоор айгу баярлдаг гэх юм уу одоо нэг тийм үгнээс зүрхгүй зөөлөн мөлөн бахлаар тэрийг нэг тийм юу яадгүй юм байна л да. Одоо зөрүүдэлж ийн яаж ийн гэж асуудал болохгүй ашгүй үгэнд орчлоо хүлийн зөвшөөрчлөө гэдэг. Хүүгүүдтэй ээжүүд аауд ер нь ингээ яриг нь анзаараад тахлаар одоо ингээ өөрөөхөөрөө байгаад үзэл бодлоо хамгаалаад бас нэг жаахан тэрслүү ч юм уу зөрөөд хүссэн юм руугаа тэмүүлээд байгаа тэр шинж чанарыг нь айгүй олзуурхаж харж хүлээж авдаг бас болж штэ ингээ жоохон өөрөөхөөрөө байгаад өөрөө юмаа ингээ манлайлаад ингээд юмдаа ингээд бас зүтгэдэг зөрүүд байсан ч гэсэн хамаагүй тэр нь хитэрчгүй л бол бас ингээ нэг юм хүний эснэр байгаа л нурмаагаад байдаг бол бас айгүй хэцүү байхгүй хитрхи томоотой ч бас дими гэл ингээ нөгөө иршүүд гэх юм уу арай илүү тэр нэг хурц эргэтэйлэг хурц чанарыг нь айгүй бас үнэлээд байдаг юм шиг байна. Тэгж бас анзаарагдлаа. Тэгэхээр хүү нь бол тэгвэл бас илүү үнэлмээр охин нь харин тэгвэл арай өөр мэдрэмж төрүүлэх болов. Тий. Би бол одоо хүү дээр нэг юм бодолтой. Хүүгээ одоо би ч сакс тоглодог байсан байхгүй юу? Одоо мэржлийн амарч юм байсан. Тэгэхээр одоо Kobe Bryant гэдэг хүн чинь шүтэн. Mamba mentality гэдэг ямиг одоо энэ спортын түүхэнд одоо спортод ингээд нэг юм оруулсан гавьтай байхгүй юу? Тэгэхээр тэр одоо Kobe-гийн би бүр ингээд нэг өгнүүдтэй ингээд юм хэвлээд үүднийхэнд ингээд тавьчихсан. Санаа нь бол би өөрөө бас жоохон эжимэтэй өссөн байхгүй юу? Аагүй. Тэгэхээр өөрөө бас жоохон одоо спорт намаа хүмүүжүүлснүүгээс жоохон тийм амар тийм эргэтэлэг тийм супер бас чаддгүй байхгүй зарим тохиолдолд. Тэгээ хүүгээ бол тийм нөгөө одоо хүчтэй ир хүн байгаасаа гэдэг утгаараа аягүй тэгж одоо хүмүүжүүлэх гэж хичээдэг. Одоо growth mindset гэж одоо яриад байдаг те. Жоохон юм ер нь яагаад болохгүй гэж оролж үзье. Би чадна би болно гэдэг тиймэрхүү сэтгэл зүйтэй болох гээд аль чадхаар хичээдэг. Тэгээ тэр талаар нь ер нь байнга ярилцдаг. Маш их цаг битэд ялуурдаг. Гэхдээ яг тэр үндсэн одоо хүмүүжлэлтэр бол тэрийгэ барина. Тэгээ охин дөрөө бол бас нэг жоохон өөр. Арай нэг зөөлөх одоо хатуурах чадахгүй одоо аргагүй шүү тийм ээ. Тэгэл одоо үзэж байна да. Одоо нөгөө тэгэхээр спортоор бас айгүй хичээллүүлж одоо сэтгэл зүг нь спортоор одоо чанга хатуу тууштай төвчээртэй ч гэдэг юм уу тийм нөлөөллийг өгөх гэж хичээдэг гэсэн үг тийм ямар спортоор хичээл. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз
Baby Love. Манай хүүхд одоо сакс тоглож байна. Би өөрөө саксч юм болохоор тэгээд яг өөрөөр зөндөө үзүүлсэн. Тэгээ ялч өөрөө нөгөө ойрхон байгаа учраас саксан дээр л тогтно. Тэгвэл цаг үеийн ч үзэж харж байгаа юм чи бүгд л юм байгаа юм чи те. Хамгийн ойрхон спорт нь сакс. Гэхдээ удахгүй нэг жоохон сэтгэл зүй талаасаа бокс одоо тийм тайквондо, жижитсу ч юм тиймэрхүү юм хальт явуулж үзэх санаа байдаг. Тэр нэг одоо нэг спортын хүмүүжил талаас арай нэг жоохон өөр юм. Жоохон хатуужил, ёс зүй. За тэгээд нөгөө жижиг булчингуудын ч юм уу те төсвөр хатууж тэр талаас арай жоохон илүү. Сакс үлэмбэгч гэдэг үед волейбол ч бол мэдээж хэрэг одоо сайхан спорт. Гэхдээ спорт гейм гэж явдаг учраас ер нь жоохон очиод фан хийчихэд байдаг байхгүй. Тэгэхээр одоо тэр саяны түрүүний дурддаг спортууд бол тэр нөгөө одоо ёс зүй те дэг журам тийм эрэгтэй хүүхдэд одоо зайлшгүй орчин хүүхдэд бол маш чухал юм эрэгтэй тийм цаан чанар байгаад байдаг байхгүй. Сая бас нөгөө нэг ярианд дурддаг талаа л да. Өөрөө болохоор нөгөө нэг ээжийн хүү учраас эрэгтэйлэг чанар арай бага одоо юу гэдгийг зарим нэг кейсүүд дээр тэр зан чанар дутагддаг ч гэдэг юм уу гэж яригдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас яг одоо сэтгэл зүйчийн талаас яриул үнэхээр хүмүүжил дээр яг хинтээ хамт дийлэнх цагийг өнгөрүүлж яаж өсөж ийн вэ гэдг нь ирээдүйн одоо энэ эрэгтэйлэг байдал, эмэгтэйлэг байдал ч гэдэг юм уу те яг энэ үндсэн суур тэр одоо нөгөө чанаруудад ингэж нөлөөлдөг юм уу? Тэглгүй яг одоо жишээ нь аавын одоо зан харилцаа хүмүүжилд яаж нөлөөлж өгнө гэхээр эрэгтэй хүүхдүүд ирээдүйд ямар эр хүн болох вэ гэсэн юм загварыг харж үлгэр дуурайл авч яадаг гэсэн үг тий. Нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдад харилцах. За доор хаяад эмэгтэй хүнийг одоо ээж аавынхаа тэр харилцаа хандлагыг хараа тий. Эмэгтэй хүнийг яаж хүндэлж гэн хайрлж гэн ирээдүйн тэр нөгөө хань ижил байхад суралцах ч гэдэг юм уу. Тэгээ түүнээс гадна бас таны ярианаас сонсоход ингээд спортоор хичээлхэн зүг гэдэг нь бол маш чухал. Яагаад гэвэл нөгөө эрэгтэй хүүхдүүдийн хувьд тэр нөгөө сэтгэлийн тэнхээ зоригийн чанар тэр одоо сэтгэлийн хатч гэдэг юм уу төсвөр төвчээр гэсэн бүх эр хүнд байх ёстой чухал чанаруудыг спортоор дамжуулж хүүхэд олж авдаг. Дараагийн нэг давуу тал нь бол одоо нөгөө өсвөр наснд ялангуяа спортоор хичээлэхээр хүүхдийн нөгөө бэлгийн бойжилтанд өөрөө маш чухал нөлөө үзүүлдэг. Бие махбод талаасаа ч тэр нөгөө бэлгийн даавар гормон өөрөө маш идэвхтэй байдаг учраас тэр их хөөрлийг спортоор дамжуулж гатагшлуулдаг ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн хүүхэд ингээ ялагдаж сурна. Ялагдах нь хэвийн зүйл тий. Одоо гэх мэтчлэн ингээ сэтгэл зүйд боловсролд бол одоо спорт өөрөө маш чухал нөлөө үзүүлдэг. За түүнээс гадна тэр аав хүүхдийн одоо нөгөө хамгийн одоо идеал одоо хамгийн сайн дүр төрх байдаг учраас хүүхэд өөрөө хүссэн хүсээгүй яг аавынхаа гаргаад байгаа зан үйлүүдийг хилдэг үгүүдийг тий бүр ингээ хүүсийн ялгаагаа мэдрээд эрэгтэй хүнд байх хэвээр тийм эрхэм шин чанаруудыг бүр 6 наснаас өмнөх насандаа бүр өөртөө ингээд ухамсартаа суулгацсан тэрийг ингээд одоо ухамсаргүйгээр яг даган дурааж ингээд аавынхаа амьдралын дадал хөвшил хилдэг үг үйлдэлч гэдэг юм уу те тэрийг сургаж одоо ирээдүйн эр хүнд бэлтгэгдчихэд гэсэн үг л те. Тэгээд ер нь ганцаараа хахад бид түрүү нэг сошиал дээр ярьдаг гэж хэллээ шүү дээ те. Одоо манайхан дээрхтээ одоо нэрэл одоо бүх контент хийж их те. Бүх контент. Тэгээ энэ ер нь аауд одоо миний мэдх бүр супер аауд байгаа заяа. Тэд нар юу юм сошиал медиа юм хийдгүү контент ордгоо. Би бол энэ их болоосоо гэж бодоод байдаг байхгүй. Энэ амар чухал юм санагдаад байгаа. Яг гэвэл бид нар гэртээ очиод яг хөө сайхан амьдрчлаа баг. Гэтэ бид нар гэртээ очиод бүгд ийм болчиход байгаа байхгүй. Хүүхд юм яриад байдаг те. За минь хөө за. Ага за. Гэдэг ийм те. Ер нь бүх юм ийм. Бид нар харилцаа өөрөө ийм болцсон. Тэгээд спорт гэхлээр нөгөө угаасаа амьдралын төвшин одоо юу гэдэг хүн болох хүүхдээ секцэнд авч чадахгүй тийм ээ. Тэгвэл бид нар зөвхөн аав хоёр гэртээ тавь сонирхол асуудал байхгүй. Тэр чинь спорт байхгүй. Ер нь бол тэр ч одоо хүний бие тийм ээ. Маш одоо үлгэр дуурайл юу гэдэг. Тэгэхээр ийм үлгэр дуурайлыг гинт байж заа хоёлоо тавь сонирх гэхгүй шүү дээ тий. Ийм хэмжээний нөлөө инфлюенс байгаад одоо яваасаа гэж би бодоод дээ. Жишээ нь одоо бидний мэдих амар гой мундаг тамирч тий. Яг ийм баймар байхгүй сошиал дээр тий. Яг контент ордог. Бид нар өсвөр насны гадаад бол жишээ нь хөвгүүд зэрэг хөтөлбөрүүд байдаг. Яг тэр хөвгүүд маш софт болоод байгаа. Яг л спортоор хичээлэхгүй одоо спорт чи иж орчод нь шүү дээ. Тэгээ энэ бол ер нь л ингээд энэ юмны шалтгаан байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нийгмийн асуудал байна. За тэгээ нөгөө үеийн асуудал байна тий. Тэгэхээр ер нь бол дийлийнх нь ингээд одоо судалгаач харуулж байгаа тий. Охтууд ингээд маш чадамжтай болж байгаа. Тэгвэл хөвгүүд нь ингээд айгүй тийм одоо боловсролын хөвч тэр бусд одоо асуудлаар ч гэсэн айгүй болж байгаа. Тэгээд нөгөө эрэгтэй уйлж болно шүү дээ. Эрэгтэй ингэж болно гэдэг тийм нөгөө хуулга маш их байдаг болсон тий. Ялгаагүй л эмэгтэй өгнө эрэгтэй хөрх ярьдаг ингээд хөрхилдэг болсон. Тэгэхээр яг сэтгэл зүй тэр бол мэдээж тэр өөрийгөө илэрхийл тэрмээр ойлгох бол болно. Гэхдээ суртал ухуулга хийж байгаа ч юм уу эсвэл олон нийт явж байгаа юм нь бол
эрэгтэй хүн бол гэдэгтэй тэр нэг юм одоо мэдгүй иршүүдэр юмын заашгүй одоо ингээд түгээд илрүүлэх одоо энэ спортын шоунууд хүртэл амар гоё байгаа тий физикал юм уу ч гэдэг юм уу ийм олон болоосаа тэгээд энэ хөгүүд рүү чиглэсэн ажлууд их байгаасаа гэд би хувьдаа шийд засдаг ажилтаа байхгүй хамтдаа шийдгээд санаа нь бол ерөөсөө тэр гудамжны хөрхийн хамт хүүхдүүд өрөвдөлтөй волейбол тоглоо сууж тий ингээд төмсдөж байгаа шүү дээ тор байхгүй тэр чинь хөдөлгөөн хийж байгаа. Тэгвэл тэнд контакт байхгүй буюу одоо тийм одоо байлтаад нь шүү дээ. Саксуул ингээд алцсан ПМ-ээр хараагаа те ингээд нийж одоо ингээд ингэх болгонд энэ жижиг булчин ясны бүтцэнд ингээд нөлөө орж байгаа. Монгол бүх чид ямар гоё үлээ. Тэгэхэд бид нар бүх хөрөлтөө хөвгт байна уу одоо ер нь. Өтгөр л байгаах те. За тэнгууд одоо тэр бид нар жүжигчүү ч юм уу бокс гэдээ бас айгүй хэцүү болчихлоо ш. Тэнгууд хамгийн ойрхон сакс. Тэгэхээр талбай би ингээд шийд засч өгснөөр одоо 40-д нь шийдсэн. Санаа нь бол нэг пафро тэнцээ юм хийгээд байгаа даа биш зүгээр л за нэг жижиг цайжиг асууж чадхаар оролцъё. Өөрөө сакс тоглодог үнээр стандартыг мэдчихэж байгаа юм байна. За тэгээ энэ хүүхдүүд тоглохоор тэр 3 настай сайхан мундаг тоглох албагүй шүү дээ тэр чинь. Тэгвэл 25 жилийн дараа тэр тамирчин дөрөх боломжтой юу? Боломжтой. Тэгээд тэр торгуу нэг эвдэрсэн шийдвэл тоглохгүй те. Одоо юу гэдэг нь өөр димэл болоо юм хийн одоо уцсаа ороодчаа ингэж тийм үү. Гадаас оож өнгөртөл уцсаа үзэж байдаг шүү дээ. Тэр ийм маш гоё тортой, маш гоё шийд байх юм бол нөгөө тоглоод эхэлнэ. Бөмбөг олтцтой болцтой ирэх бодвол. За тэгээ нэрнгээсээ сагсан дээр унна те ингээ хөлөө шалтлан унна бэртэн шагаагаад алиг гიშгэн хоорондоо зодтолтон шар нүтлэн те хожигдсон шар нүтлэн би одоо чам хождог болно гин ах нартайгаа ирээд дээрлэх бол ах нараа хождог болно гэд энд ингээд амар олон юм одоо хүний сэтгэл зүй болон бие физиологийн юмд хөгжиж идэг гэж би өөрөө боддог. Би өөрөө яг спортын одоо тэр нөгөө одоо хүмүүжил миний амьдрал одоо тийм өсөн дэвжих тийм сэтгэл зүй суулгацсан байна л та. Тэгж л би бодоод байгаа. Тэгэл одоо ажил амьдрал юу гэдэг бүх юм дээр те би ер нь боож өгсгөө. Тэгэл одоо маш бага амьдралаас эхэллээ шүү дээ. Тэргээ би спорт их болж боддог. Тэгэхээр иймэрхүү одоо юм маш олон болоосоо энэ сакс өгчөж байгаа үед ингээд нөлөө үзүүлж байгаа те хүүхдүүдтэй. Тэгээд яг энэтэй адилхан бусад одоо юм аудын хөвгүүд рүү ингээд үзүүлж байгаа нөлөө их болоосоо л гэж боддог. Одоо манай найз охин юу ахгүй синглэж тэгээд хүүтэй тэгээд мань хүн юу гэж ярьчихсан гэхээр нэг удаа нөгөө хүүгээ ингээд нөгөө би одоо ингээд яаж ч одоо ингээд хайрлал яаж гой хүмүүжүүлсэн эрэгтэй хүн дөө хөх тэр хүмүүжлийг би ингээд өгч чадахгүй гэдэг тэр бодол надад айгүй жоох юм хэцүү байдаг. Тэгээ хүүхдээ ингээд ээж нь л ингээд ганцхан хүмүүжүүлсэн эрэгтэй хүүхэд ингээд ирээдүйд яг тийм хитрхи зөөлөн дуугаа ийм ч юм уу ингээд нэг юм баланстай болвол байж чадахгүй байх гэж айдаг учраас албаар эрэгтэй найзуудтайгаа хамтдаа ингээд уулзуулж, тоглуулж, ноцолдуулж зүгээр ингээд хөвгүүдтэй айлд майлд ингээд өдөржин үлдээгээд орой ирж авдаг мавдаг ч юм уу тийм юм байдлаар л одоо энэ нөгөө нэг эрэгтэй хүний хүмүүжлийн орон зайг би одоо айл болох нөхөх гэж хичээж байна. Тэгэхгүй болвол айгүй хэцүү гэ. Энэ найз чинь бол маш хэцүү те. Тэгэхээр яг хэцүү юм юу гэхээр энэ найз шиг хичээж байгаа хэд байгаа л гэдэг амар хэцүү те. Бас те. Нэрнгээсээ одоо амар хэцүү шүү дээ. Амьдрал нухлуулаад тэгээ ажил хийж явж байгаа тэр эмэгтэй хүн ч байт юм уу те. Заахч байт юм гэдэггүй. Тэр хүүхдэн тэгэл хөрхөө борц өрхөр ингээл. Дээр үед бол яг ингээл хөрхий утас юмс байхгүй болоод ч юм уу амьдрал те. Нэг ингээд айтахан одоо нэг яг гэмтэй те янз бүрийн юм дурч үзээч юм ингээ болчдөг байж нийгэм хүрээл комьюнити гэж байт юм. Одоо бол хөрхэн амтны хитргийн нөгөө ингээд бүх анхаарал нийшээ нэ ороод те нийгмээс ингээл жоохон өргөө ингээл тиймэрхүү болоод байгаа юм шиг анзаарэгдэад байгаа. Тэгээ одоо гадаад бол чи тиймэрхүү хөтөлбөрүүд зөндөө байдаг ч юм заяа. Эрэгтэй хүн бол хамгийн номерны асуудал тийм ээ. Одоо сэтгэл зүй эмэгтэйг найрч чаддаг байх хэрэгтэй. Тэ? Охин найрч чадахгүй яаж тийм ээ? Охин найрна гэдэг чинь зүгээр тэр нэг юм одоо 90 мянган асуудал биш тэр маш их сэтгэл зүйн тэр одоо скиллүүд өөргөө чадах маш том байгаа. Очоод амар сандарч ирсэн ч очоод танилцъя гэдэг энэ чинь маш чухал юм байгаа байхгүй. Тэгэхээр тийм бүр юм юу гэдэг ч хөтөлбөрүүд амар олон хүний дунд ингээд маш ичгүүцтэй байдалд оруулдаг. Тэгээд одоо тэндээс өөрийгөө ингээд авч гардаг ч байт юм уу те. Тэгж одоо хүнийг нийгэмшүүлдэг. За тиймэрхүү юм зөндөө итгэж байгаа. Тэгээ нэрээ ийм хөтөлбөр таяг иччих шиг те. Би зүгээр ингээд миний хийхийг хүсэж байгаа юм заяа. Миний маш сайн одоо мэддэг аап байдаг байхгүй юу? 4 хүүтэй заяа. Одоо супер амжилттай явж байгаа. Тэр хүүхдүүдээ үнэхээр ингээд хөтлөөд юм руу ингээд цаг наргуу ингээд дагуулж явуулаа те. Хувь хувьд амар амжилт үзүүлж байгаа. Жохон одоо ингээд нөлөөтэй гэр бүлийн хөгжим амьдралын боломж ингээд гайгүй. Тэр хүн өөрхийн амт ингээд сошиал маршлаар энийг юмаа хийхлээр за би болохоор нэг яг бор амьдраас ихсэн те. Олон жил фэйсбુક ингээд сошиал явж байгаа хүн гадарлаад байна штэ. Тэгвэл мань нөхрийг тэгэнгүүт хүмүүсийн хандлагантай юу юм одоо угасаал те одоо нөгөө бэлэн сайхан бүхэнтэй байсан байж бидэрт инглээгээд. Гэхдээ яг үнэ мань үний хэрэгжүүлж байгаа юм бүр ингээд
Юу одоо би одоо өөрийгөө санаа зовмор тийм мундаг аав байдаг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд энэ аавч байна уу, эрэгтэй хүн ч байна ийм community бий болоо те. Гоё ингээд нэг уулзт юм уу одоо энэ хурал семинар гэх хуучны юм хийдэг юм ахэд ядаж тэн дундаа нэг ийм эмэгтэйчүүдийн байгууллага гарч ирснээр юу болсон? Тэ? Маш их өөрчлөлт бий болсон те. Нийгэмдэр ингээд эмэгтэйчүүдийн оролцоо ямар их болж байна, боловсрол дэвшилж байна, чадамжтай болж. Тэрнтэй адилхан одоо хаягдчихэд байгаа бол одоо эрэгтэйчүүдийн одоо ийм нийгэмлэг гэх юм уу, бүлгэн байх юм уу. За тэрүүгээр дамжуулаад хэдүүлээ тэрийгээр ингээд малгаалаад нэг хитэн ажил хийчих. За би бол одоо чийслээ зориулаад цаг нараас зориулаад юу их вэ гэхээр энэ юун дээр нахаар. Спортлог юм дээр нахаар. Шийд засъя. Энийг би чадаад одоо хотын дарагт очиулцъя те. Баатар дарагт очиулцъя. Бидэрт стандарт хэрэгтэй байна буюу та нар энэ их мөнгөөр ингээд дүүр болгон тендер зарлаад ингээд маш их мөнгө угааж байгаа завчиж байгаа асуудал байхгүй юу? Тэд нар яаж завчиж байгаа гэхээр мэдээж ингээд нэг төсөв байгаа те. Чанартай авчиж тавьчвал чанартай шийдэл болно шүү дээ. Тийм ээ. Тэд нар яадаг вэ гэхээр хамгийн эмтхийг аваад тэндээс нэг ашиг унах гэж байгаа ийм л процесс одоо ойлгомжтой Монгол байгаа бүх процесс. Тэгвэл энийг стандарт батлая. Ийм шалт дэвшүүл ийм шалт дэвснэ. Яг ийм ашиг яг дотоодын компаниг дэмжиж шилэн шийд биш энийг хийн. Төмөр тортой ингээ хийн. Өөрөөр хэлбэл энийг 10 жилийн настай дахиж мөнгө урсахгүй. Дахиж мөнгө угаахгүй. Дээрээс нь хүүхд тоглоод гафтаа ийм хий. За энийг би хийж чадаад бидний төлөвлөсөн татвар юм чинь би одоо ингээ хийгээ үзүүлсэн болж байна. Одоо татвар зориулсан мөнгөө одоо ингээд бид нар шаардлага тавиад тэгвэл тэр аавд энэ хүүхдийн сагсны шийдийг аврал та. Сагс хөгжиж байгаа юм бол за эний дараагаар бид нар юу их вэ гэхээр те тоглоомын талбайг аврал та. Тоглоомын талбай үнэтэй хороолд орохоор бид нар анзаардаг те би хүүхдээ хүний өрөөж тоглуулдаг гэсэн чинь те өрөвдөлтөө баз шалтгаан юу гэхээр нас насны ангилалтай шинжлэх ухаанаар батлагдсан буюу ингээ булчинд таарсан юмнуудтай ингээ авирахаар хүүхдээ ингээ булчин сунна агшин жижиг булчин унангууд тэр ингээ те эрүүл бэртэхгүй байна. За тэгээд жоохон том болонгууд нь жоохон экстремнүүд байна ч гэдэг юм уу те. Ингээд хүүхд чадамжтай болоод байна тэнд. Нөгөө элс нь байж байна. Тэ нар нь байж байна. Стандарт тэр чи одоо те. Тэгвэл тэрийг яг адилхан тэр хэмжээний угаасаа төсөв тавьчаал одоо ингэж байгаа юм чинь те. Одоо байгаа хитэн одоо хүүхдийн тоглоомын талбай тийм стандарт тавих боломжтой байхгүй. Нэг ийм хөгийн ногоон гулсуур тавьчаал бид нар явж байгаа байхгүй. Тэгвэл би энэ одоо хэсгийг би хариуцаад хий. Илүү мэдлэгтэй мундагтай сэтгэл зүйч мэтгэл зүйч зөндөө байгаа шүү дээ. Та нар ингээд аавдуур чигсэн гоё контентүүд хий. Одоо ийм баатар төрүүл, спортын баатар төрүүл. Одоо би одоо юу гэдэг тэр боломжтой айлын аав нь жоох ингээд байгаа юм бол эсвэл одоо би хөлөг болчиход байгаа юм бол те. Яг энэтэй адилхан спортын ингээ олон аавуудыг хэдүүл алдаршуул. Яагаад чимээгүй байх хэвтэй? Тийм үстэй. Нийгэм дээр бүгдээр ингээ дуурдаг болъё. Бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэвтэй. Үүдээ ялангуяа маш сайн хүмүүжүүлэх хэвтэй энэ нийгмийг авч явах одоо ийм гол хүмүүс те. Хүүхдүүд бол ингээ мундаг болж байна. Окей, угаасаа те. Энэ олон асуудал, сэтгэл зүйн асуудал байгаа нь үнэн. Монгол биш дэлхий дээр байгаа нь үнэн. Гадаад ийм хөтөлбөрүүд копи пест хийл та тэгвэл хэдүүлээ. За ингээд цаашлаад одоо юу гэдгийг хороо дүүрэг юмнасаа дэмжлэг авд юм уу те. Ингээд ер нь ингээд нэг жоох нэгдэх асуудал байгаа. Бидний одоо асуудал юу гэхээр бүгдээрээ чагаас ингээд нэг ховж өөцөлтөөр тал талдын шаард сугаал ажил амьдралын араас хөөцөлтөө те. Юу нийгмийн асуудал битгий л өөрийнхөө ч одоо юунд оролцож чадахгүй ингээд байгаад штэ. Тэгвэл яад ингээ гоё асуудалд оролцох юм бол үр хөвгтүүд гэр бүлтэй ч гэсэн үнцэнтэй те. Айгу тийм үнцэнтэй цаг хугацаа авах. Дараа нь би нэг ийм хийцэн шүү юм нэг хэсэг байсан шүү гэж боддtiin билүү те. Тэгээ одоо чи энэ нэвтрүүлгийн эрхтэй нэг аав орж ин гэдэг чинь бас нэгдүгээрт болж гин сайн байна. Хоёрдугаарт одоо би бас одоо pop нэр зүгээд те. Нэг pop-роод одоо над чи их аавд их дургу штэ. Pop-рлоо гэдэг байхгүй сонио. Гэхдээ яагаад одоо хүн pop-рч болдгоо юм бэ тийм ээ? Та хөлдөж чирээд идэв биш үү? Аюу сайхан амьдэрч ирсэн чинь стандарт тогтоогоод. Гэхдээ хүмүүс ингэдэг байхгүй юу? Би бол мундаг аав биш маш хичээж байгаа л аав гэж хэлсэн штэ. Тэртээ тэргүй мундаг аав зөндөө байгаа байхгүй юу? Тэдрийг алдаршуулъя гэж. Тэр аав үнэхээр тэр муу байгаа хариуцлага хүлээлттэй. Яг гадаа хүүхдийн хажууд өөрөө тавигдтал зогсож байгаа. Тийм штэ. Яг тэгж байгаа юм бэ? Дагуулаад улаан гэрлэр хөтлөж гүйж байгаа шин. Хошиг загнаал тэгээ амар тийм нэг одоо хуучны энэ юмнаас одоо энэ бүх юм хөгжсөн үед ингээл хамаг анхаарлаа энэ ингээ хэрүүл хийгээд энд ууралж утсандаа стресс хүүхдүүгөө стрессээ гаргаал те. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй яагаад мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж арыг мэдээдэг зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэг нартай бороотой салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг миний хамгийн татны найз. Тэгэхээр тэн дээр бол тэр хүн чааваас ингээл Монголд одоо боловсрол ямар байгаа вэ? Зүгээр шууд л ингээд нөлөөхөхгүй. Сайхан нөлөө үзүүлэх хэрэгтэй. Спортын алдартай одоо олон гоё бөхчүүд одоо сагсч зөндөө гоё тамирчдаг шүү дээ. Тэдний гоё алдаршуулъя. Гоё
гоё контентуудаар нүүдээ. Одоо энэ бидний үзэж байгаа контент ороо сүлдээ одоо MFT болдог шүү дээ. Тэгээд амар гоё ингээд супер контентууд хиймээр шүү дээ. Одоо жишээ нь бидний мэдих зур кинонд Truman Show гэх кино байдаг те. Уус таараа үздэг тийм тэр шиг тийм контент хийж болох уу? Нэг юм баатар дүр бүтээгээд контент хийж болох уу? Бүр ингээд бүтээл салбарын залуучуудыг оруулаад тийм ээ. Боломжтой байхгүй юу? Тийм амар супер одоо хөрөнгө орох үгүй шүү дээ. Төсөл ихээр л ингээд мега ингээд бүх юм ингээд бодлого хуйлмууд гэлээд тийм. Би шийд засаад надаас сохруулан зоос гараагүй дээ. Яг эхлээд нэг хэдэн дөр гарсан. Одоо тэгэл би зүгээр хүмүүсийг оролцуулаад одоо органайз хийж байгаа юм байхгүй. Яг энэ зүгээр амар бодит жишээ. Буюу 40 шийд зассан гэдэг чинь тэнд одоо хэдэн 100 хүүхд тоглож байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Яг энэ шиг ингээд хийвэл болно байгаа. Тэгээ зөндөө бас аамаут уулзсан бас гой юм ярьсан амар дуртай нэр ингээд нэг хин нэг лид хийчихээсээ бидний бодолтой байдаг гэдэг юм ярьж байгаа. Хамгийн сонин факт хэлье заяа. Аудын нэг юм сэтгүүл гаргаад ингээд ном гаргаад ер нь нийгмийн асуудал жаа хурцсан хүүгүүдийн энэ асуудал амар хэцүү байгаа мэн гэд яваад аудыг цуглуулад уулзаад ингээ арга хэмжээ зохиогоод хитэн авыг хооронд танилцуулаа тий. Ингэсэн газар нь ямар газар гэж бодно. Women for Change. Сонир байгаас тий эрэгтэйчүүдийн байгууллага гэдэг нөгөө дандаа нэг ингээд өдөрлгүүд нь эрэгтэй яг адилхан. Заавал хийж өгдөгөө. Тэгсэн хитэн муу охтууд чаавас хөрх юмд өөртөө хийцэн. Гавитан ус хохид чи өчнөө үр дүн тавьсан. Тэгэхээр за бид нар бол бас энэ аудыг хийж болохгүй. Яг чиний хэлдгэр тий. Ээжүүд мундаг байсан ч гэсэн аав оролцоо гэдэг нь амьдрал тийм супер одоо том орон зай байд юм байна. Тэгэхээр энэ аудыг одоо хэдүүлээ оролцуулъя, дуутай болгоё, дуутай шуутай болгоё гэд тэгээд зохион байгуулж байгаа амар инээдтэй. Тэгээ би тэдэртэй бол амар гой санагдаа. Тэгээд нэг юм сонин гаргаад юу лээ нэг юм гаргасан баг бид энэ орсон байхгүй амар хөрхөн хөдөө байдаг юм гой настай аав. Дунд орчим насны аав. Зүгээр жирийн одоо юм залуухан жинзи аав гэд. Айгүй бол аудыг аваад амьдралын туршлагын ингэж мингээд контентын агуулга надад амар гой санагдаж байгаа байхгүй. Маш гоё. Тий, одоо нөгөө аав нарын яагаад чухал вэ гэдгийг ингээд энэ олон дугаарууд хийж хахад ер нь бодсон чинь нөгөө эмэгтэй хүмүүс яг ингээд амьдралаа ингээд зохицуулаад үр хөвгтүүдээ ингээд салсан сайрсан ч гэсэндээ бас ингээд болгоол барайл ингээд явдаг юм байна л да. Гэхдээ хамгийн том шархыг өөр нь ингээд эрэгтэй хүнээс аяг хүчтэй авд юм байна. Тэр нь хань ижлэнч байж болно. Нөгөөдөөгөр өөрийнхөө ааваас бас айгүйх шарах авд юм байна л да. За тэгээд тэгвэл энэ шархыг одоо цаашаа үргэлжлүүлэхгүй хүүхдүүдтэй энийг мэдрүүлэхгүй ингээ байлгана гэл ингээ хүүхдүүд айгуу гоё өсгдөг октоудаа ч юм уу те. За би жишээ. Тэгвэл миний охин том болоод хин нэг эрэгтэй хүнд хайрлаж дурлаад тэр эрэгтэйтэй л хамт ингээл нэг насыг л өнгөрөх байхгүй те. Гэтэл тэр хүүхд ямар эр хүн болж төлөвшөх вэ гэдгийг ч юм уу аавын хүмүүжил тэнцээ маш том одоо идеал одоо байх гэдэг байхгүй аавынхын дүүртэй өөрийнх нь амьдрал. Тэгэхээр чин би хүүхдээ гэртээ гоё хүмүүжүүлэхдээ би нэг ингээд хүүхдээ ингээд нэг юм хөөсөн дотор айгүй гоё байлгаж байгаа. Тэр хөөс хагараад гараад явхад хин нэг аавын өгсөн хүмүүжлэр хүмүүжсэн хүүхдэл миний охины дэргэд насан туршдаа хамт байна гэж бодохоор энэ амьдрал аав гэдэг чинь бол маш чухал зүйл болчиход байгаа байхгүй тийм. Уул байна шүү дээ. Ингээд бүр ингээд одоо жишээ нь над нар ингээд туслаад хэмжээчгээл зөндөө юм бичдэг байхгүй юу. Ингээд би бүгдэнд тусалж чадахгүй. Гэхдээ миний хүсдэг юм болохоор би ядаж энэ бүр суур те бүр ингээд доороос нь те нэг жоохон засах гэж үзье гэж хичээдэг байхгүй. Тэгээ би одоо чи илүүгээд хүүхдийн санд ажилладаг 10 жил ажиллаж байгаа тусдын болоод ингээд явдаг. Яг тэгвэл бид нар яг үнэлэхэд ингээд 40-дтэй ч юм уу 50-дтэй амьдралын зуршил ингээд бүх ингээд тогтсон хүнийг хүмүүжүүлнэ гэдэг амар хэцүү те. Ерөөс тэр боломжгүй баха. Яг ингээд тийм юмнууд байдаг одоо сэтгэл зүйн засцсан ч юм эсвэл нэг аав гинт ингээд би амар гоё ингээд юу ч тохиолдсон мэдэхгүй нэг юм хүчтэй юм тохиолдоод гоё болсон тохиолдол байдаг. Гэхдээ тэр тоогоор бол маш бага баг. Тэгэхээр бидэд хамгийн бодиттой юм гэвэл хөвгүүдийг хүмүүжүүлэх. Хөвгүүд рүү нөлөөлөх. Энэ үзэж байгаа контентууд нь хог болцсон байхгүй. Тэгэхээр хөвгүүд рүү нөлөөлөх буюу тэдэрт инфлюенс хийж байгаа хүмүүс нь маш зөв хүмүүс байх хэрэгтэй гэж би нэгдүгээрт бодож байгаа. Хоёрдугаар чиний ярьдаг гэр бүл гэдэг чинь одоо нийгмийн анхдагч нэгж те. Одоо бидний одоо хамгийн чухал юм бол гэр бүл байхгүй. Гэр бүл гэдэг бол маш том хариуцлага, хүүхд гэдэг бол маш том хариуцлага. Тэрийг тоглоом шоглоом шиг те зүгээр ингэж те болохгүй байхгүй юм. Тэгэхээр нөгөө анхнаас нь бид нар шүү дээ тэр хүмүүст боловсрал олгохтой ч юм мэдэхгүй одоо тэр нөлөөлөхтэй гэр бүлээ сайхан төлөвлөл гэдэг юмыг л ерөөсөн анхнаас нь ойлгуулвал зүг байгаад байгаа. За гэр бүл төлөвлөхөөр яах юм те хүн амьдралсаа бэлдээ те хүүхдийг төлөвлөдөг болно. Яг бол бие биенээ сайн таньсан хүмүүс чинь хүүхдтэй боллоо салах магтал маш бага болно шүү дээ те. Ингээ хүүхдтэй бол олон асуудал үүсээд ингээ бүүн ингээ зовлон төрч за болигээ салах ч одоо сүлээд амархан болчихлоо шүү дээ. Тэгээ тэрийг одоо сүлээд чинь бүр зөвтгдөг боллоо. Бараг сингл амьдрал зөв болох гээд шүү дээ. Би бол анханасаа маш сайхан ингээд
яг хаа хүний амьдралд янз бүр л байгаа би одоо заах ч зүгээр миний бодол шүү. За тэгээ ингээд маш сайн төлөвлөх нь чухал юм байна гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй. Дээрэс нь хүүхд гэдэг бол маш том ажиллах шүү. Хэрвээ чи энийг яасан бол чи тэнцээ маш их цаг тэгээ хүч энерги зарцуулна. Тэр би чи бол тэр бол бүр амьдралын номер 1 асуудал бүр хамгийн топд нь тавьж ингэж бодосоо гэдэг тийм агуулгыг өгөхийг хүсдэг. Тэгээ энийг өгчих юм бол хүн амьдрал гэр бүл одоо хөгж явах гэж хариуцлагатай юм гэдэг асуудал одоо бодож эхлэх бах. Тэгээд тэр хөвгүүдээ хүмүүжүүлэх гэдэг нь нэрэл одоо угаасаа энэ цаашдаас нэмэгдэх юм билээ нөгөө салтанд нэмэх би бол тэгж бодоод байгаа. Цаашдаа ингээд нэмэгдээл одоо энэ угаасаа ингээд болохгүй салж шít амар амархан тий. Ийм болчихж байгаа юм чинь тэгвэл тэр хүүхдүүд нь одоо энэ гоё аавын тэр орон зайг нөхдөг тийм байл та. Саний одоо энэ юу нэ. Тэ одоо бүлэг минь. Одоо жишээ нь намайг бол удлаа гаргаж бодож байгаа дүүнэр зөндөө байгаа шүү дээ. Тэгвэл энэ ч зөндөө нөгөө одоо өөрөө үгтэй жоохон тэр төрлийн тайпныхан тий. Инфлюенсер гэх юм уу тий. Одоо тийм төрөлийнх нь ийм хүмүүс байж иж болно шүү дээ. Тэгээ бид нар бол тэр хүмүүс нь бол юу гэхээр заавал бодитоор биш. Бодитоор байсан ч болно ш цуглуулдаг байж болно. Ер нь ингээ гоё нөлөө үзүүлдэг байгаа баймир байхгүй. 30-40 сая одоо хүний асуудал биш шүү дээ тийм ээ. 3 сая үнэтэй. Тэнд одоо хичнээн үүднэ гэж бүр бодох юм. Амар гоё ингээд том компаниуд нь дэмждэг юм уу ингээд энийг амар гоё ажил хийх боломжтой л гэж би бодоод байгаа юм л. Хөвгүүдэл хүмүүжүүлчихвэл болох гэдэг гэж би бодоод байгаа. Охтууд бол би бол яг зах замбраагүй сүүлийн үед гэл ингээд яадаг. Гэхдээ арцсангуу гайгүй санагдав. Амар хөвгүүд нь амар амьдрал авч явах мэдхгүй. Тэгээ өөр ихтэй болохоор тэгж бодд юм амар л чухал санагдаад байгаа. Тэгээ нэрэл бас ингээд болохгүй л байгаа санагдаад байгаа. Одоо та нэг түрүү ингээд ярианд бас хэлсэн шүү дээ нөгөө нэг хөвгүүд ирчүүд нь айгүй юм софт болоод байна гэл те. Тэгэл энэ бол ингээд бүр яг ер нь одоо ажил дээрч тэр амьдрал дээрч тэр ингээд эргэн тойрны хүмүүсийг ингээд харахад ч гэсэндээ тэр ингээд надад хүртэл мэдрэгдээд байгаа байхгүй бүр ингээд одоо эрэгтэй хүмүүсийн зоримог байдал ингээл улам бага болоод тэгээ юу гэдэг шийдвэр гаргалт хүртэл ингээл айгүй удаан тэгээ тийм зориггүй юмнаас зүхтдаг айгүй юм зөөлөн заримдаа бол ингээд бүр оролцохгүй юм байхгүй юм шиг хэрнээ оролцож байгаа ч юм бас байхгүй гэдэг шиг нэг тийм ер нь л нэг тийм бидний одоо нэг тийм эрэгтэй хүний тухай ер нь дийлэнх эмэгтэйчүүдийн бодож байгаа бодлоос айгүй тийм зөрөөтэй болоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа бүгд тийм байгаад байна уу? Айлсгүй бол Монголын нийгэм одоо ирчүүдийг ингэж эвдгээс өөр аргагүй байгаад байна уу? Энэ нэг бол нийгмийн шилжилтийн нэг тэр тухайн цаг үетэй холбоотой нэг тийм хямралын гарсан үр дүн байгаад байна уу гэд ер нь л нэг дийлэнхэл ирчүүд л нэг тийм айгүй тийм сонирхол байгаад байна. Ер нь гэхгүй тийм. Би ч бүр амар хөгийн мэрхүү. Сошиал дээр намайг ч одоо угаасаа төгс сайхан юм гэж байхгүй шүү дээ. Намайг ч одоо зөндөө муулж байгаа тийм үү? Янз бүрээр л хэлнэ одоо. Тэгэж тоохгүй шүү дээ би ч тэр чинь. Тэг хамгийн сони юм заяа. Тэр одоо муулж байгаа хүмүүс нь одоо за ингээд маск гэж бид нар ярьдагтэй боловсралгүй нэг шууд ПМ-ийг хараад ороод ирдэг. Тэрийг бол тоохгүй. Жигсаалт аваа ичээ. Угаасаа тэр бол байдаг. Альч нийгэмд альч оронд байгаа. Зүгээр миний одоо гадаад ямар гэдэг юм Монголд амар хөгийн санагдаж байгаа юм. Намайг муулж байгаа хүмүүсээ дийлэх нь эрэгтэй хүмүүс. За ороод үзсэнгүүд бүр гайгүй хүмүүс шүү заяа. Бүр хамгийн амар бүр ингээд өглөө босоод за юу шөмжлөх үү гээл ингээл ороо ерөөсө тэгж байгаа юм шиг санагд надаа. Бүр айгүй гайгүй нэг юмний шиомё гэсэн заяа. Бүр айгүй гайгүй залууч би бас дажгүй үндэ гэж боддог байсан хүмүүс л гой шүүгээд ороод. Тэ? Амар тэр шүүж байгаа өнцөг мүнцэг аргумент тэр өрөвдмөр. Яг тэр нөгөө юу гэсэн үг гэж юм шиг заяа. Тэр юу над зүгээр амар гонигтэй санагддаг юм тэгдэг. Тэгээ би бол ганц нэгэн хэрэлддэг. Тэгтээ бүр ингээд дотроо бүр ингээд арайч тэгж боддог. Тэр заал очиад аваасаа тий. Уул малхаасаа тий. Шин дүүргийн амт ингээд тестостерон ялгарх хэрэгтэй байхгүй. Гэж би бодоод тий. Арай л нэг хитрхи бас нэг жоохон шалчих гэх юм уу. Тэг сан. Би бас өөрөө шалчихдаг. Тэгтээ би хичээдэг. Сөүлэ би ерөнхий ивент төгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтарч ажилладгийг та бүхэн маань сайн мэднэ. Тэгвэл Baby Lab-ийн саяхан Герман улсын Dermatest лабораторид шинжлэгдэж хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Энэ нь таны хүүхэд хэрэглэснээр ямар нэгэн одоо сөрөг үр дагавар байхгүй, арьсанд харшил өгөхгүй гэдгийг давхар баталж байгаа юм. Тэгвэл Baby Lab-ийн живх одоо шинжлэгдсэн савлгаатайгаар CU-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Panties Kit нь юугаараа онцлог вэ гэхээр M, L, XL гэсэн 3 янзын одоо хэмжээтэй живхийг багтаасан мөн дээрэс нь одоо хүүхдийн арьсанд харшил өгөхгүй нойтон салфеткийг бас ингээд давхар багтааж өгсөн юм жижиг савлгаа гэдгээрээ онцлог байгаа. Хэрвээ одоо хүүхдтэйгээ гадуур зугаалж агаад нэг бол шүн яаралтай гів гинтхэн живхэн дууссан үед
хамгийн ойрхон байгаа сэрүүгээ ороод Baby Lab-ийн Panties Kit-ийг авах боломжтой. Одоо энэ яг ийм одоо эрэгтэй хүний одоо тэр нөгөө нэг дааварч байдаг юм уу ингээ сая нөгөө заал авснаар ингэдэг үгүй болвол арай жоохон ийм үндсэн одоо шинж чанараас арай жоохон өөр болох гээд байдаг ч гэдэг юм уу энийг одоо бас яг сэтгэл зүйн талаас яаж хянж баланслуул одоо тэр их байх ёстой зүйл байх ёстойгоор байх юм болоо гэж юу. Би ч одоо олон жил судалж байгаа шүү дээ. Хүүхд одоо өөрөө ингээл хичээж байгаа. За би ингээл хөдөлгөөн болоод ирэх юм бол би өөрөө үгээс анзаардаг. За стресстэй л ирэх. Би бүр ингээд миний бүр тестостерон ялгарч байгаа хүртэл би бүр ингээд сүүлүүд анзаардаг байгаа байхгүй юу. Яаж унж байгаа, яаж байгаа те. Бүр ингээд стресстэй л цаанаасаа бүр ингээд шалчих гадаг юм шиг те. Тэгж хэлзээ. Хамгийн сони юм эргэтэй юм биш те. Хөдөлгөөн хийх ч албагүй. Тэ гудамжинд ПМ гээл хүнтэй ингээд те. Ингээд одоо нэг аратналаг те гарахад л тестостерон нэмэгдчихэд зэ. Хамгийн сони эрэгтэй хүний үндсэн мөн чанар тэр ихгүй одоо тий ахуйн ажил хийх хэрэгтэй. Үнэхээр хөдөлгөөн хийх хэрэгтэй. За бид нар одоо яагаад заавал спорт хийх хэрэгтэй вэ гэж байгаа вэ гэхээр угаасаа бидний гэр орны ажилч бүгд хэлбэр болсон. Бүх юм ч амарх. Уцаа ингээ угаа чинь бүх юм жүг гэмэд хэлээ болцсон. Тэгээ хамгийн том асуудал нь энэ шүү дээ. Одоо энэ одоо зөвхөн Монголд биш дэлхийд даяар л одоо саяны асуудал ярьж байгаа тий. Инээс болоод бидний нэг анхаарал төвлөх бүх юм ч өөр болсон. Дээрээс нь энэ өөрөө маш их цаг хугацааг авчиж байгаа учраас одоо хүнийг тийм софт болгоод байгаа. Ядаж бид нар шүү дээ тий. Заавал одоо энэчээ ирсэн бол энэчээ л машин тавих юм бодолтой хүмүүс байхгүй юу. Гэтэл бид нар шүү дээ тэр том зогсоол дээр тавьж наашаа алах сонголт байгаад байгаа. Сая Японд дээр судалгаа гарч байгаа тий. Спорт гэдэг чинь заавал зааланд очих асуудал биш байхгүй юу. 50 сунайхад бол ямар ч судал байхгүй. Хинч чадна. Ямар ч мөнгөний хэрэгцээ байхгүй. 50 удаа скват хийхэд ямар ч судал байхгүй. А энэ өөрөө амар хэцүү юм ялтай байдаг байхгүй. Тэгвэл энийг фан хийх боломжтой. Тийм ээ. За тэгэнгүүт алхалтыг бас муу адилхан. Энийг бас өөр гой болгож болно. Яг бид нар ингээд бүгд ингээд гомдлоод байдаг байхгүй. Зам байхгүй, утаа тэргээл те. Тэгээ бид нар өөр сонголт байхгүй шүү дээ. Яах юм. Харьцангуй бид нар бусд орны бод бол ийм сайхан уултай тийм ээ. Боломжтой ихтэй газар. Тэгээ бид нар бол нэгдүгээр алах хэрэгтэй. 5000 алах юм бол ийм үзүүлэлтүүд гарч ийн гэдэг судалгаа харцсан. 100000 алах юм бол бүр хизээж дараалахгүй, хизээж стресстэйгүй бүр ажиглалын индекс нь тулахаар тийм судалгаанд гарцсан шүү дээ. Тэгээ бид нар өөрсдөө тэрийг л хийдэг. Тэр амар амьдрал амар богинохон. Тэгээ би бол жишээ нь зүгээр одоо юу гэдэг ойр тойронд өөмөв ч юм хүмүүс зөвлөдөг юм. Юмыг бид нар ингээд зугаатайгаар ч юм уу аль арга барилтанд түлхүүрийн тааруулаа хийх боломжтой гэж боддог байхгүй. Жишээ нь би охиныгоо шүүдийг орой болгон угааж стори хийдэг. Хүмүүс элдвэр болно. Хүүхдийн шүүд амухлаа өөрөөр нь угаалга биедээ алгаж гэж байгаа шүү дээ. Яг хөө би өстэй аяга гэрнээс. Хүүхэд 8 нас хүртэл би угааж өдөө угааж чаддгүй. Тэв учраас би угааж өгч байгаа. Одоо өөрөө угааж эхэлж байгаа. Маш сайхан шүтээ. Ямар гоё юм бэ тийм ээ. Тэр би цаг зарцуулсан. Тэрийг угаагаа үзээд одоо шүтээ угаадаг болсон аав ээжүүд байна. За тэгээ энэ дээр их хөргөн процесс явна. Тэр жаах угаахгүй шүү дээ. Угаахгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр миний охин го ягаан сая цараа. Миний охин тест хамгийн гоё сая ийм гоё сая авсан. Нэрийг ингээд стикер хоёлоо дараа нь аваад та нэрийг бичиж өгвөл ингээд сонир шүд угаах процессыг л ингээд зугаатай болоо. Тэр учраас нөгөө шүд угааг гин. За манай хүүхд бас хөдөлгөхгүй те утас зурагт үзэх гэдэг. Бас хөрхөн ном уншаад ингэж ийсэн. За эрэгтэй хүүхд заавал хөдөлгөх хэрэгтэй гэдэг хүүхдтэйгээ сонин бид тэр чи илдэв юм. Би нөгөө хажууд нэг ном барьцсан ингээ уцаа ингээ барьж идэв ш. Тэрнтэй адилхан би нэг үлгэр дөөрөл болохын тулд би хажууд нь сунаа гаалж өгсөн. Чухам болж байгаа ингээл те. Би ч бас үлгэрлэх гэж үзнэ. За тэгээ дээрэс нь миний одоо хэрэгжүүлсэн олон юмд амжилттай амих юм бол саксныг сонирхохгүйсэн. Би өөрөө одоо хүчлэхгүй хүнийг хүчилж болохгүй шүү дээ. Янз бүрийн туршуулж ийсэн хүүгээ. Тэгээд гэртээ нэг жижиг шийд аваад тавьчихгүй юу? Тоглолт нэг сонирхоогүй багт нь. Тэгсэн чинь нөгөө чи ингээд хүүхд өөрөө дотор нь бидний бодвол хэдэн тэрбум мис ингэж байгаа. Хүссэн үсэггүй ингээл те. Хөдлөл ерөөсөө ингээл өттэй юм шиг ингээл байдаг шүү дээ тий. Тэр одоо хөдлөж байгаа тэр гоё эрч хүч энергийг бид нар яадаг вөхөр юм өгчдөг. Тэгээ нөгөө энерги бүх юм чи шууд пүн байхгүй болол тий ингээд суч тэр хөхт ямар ч хөдөлгөөнгүй. Тэгэхээр тэр эрч хүч энергийг хөдлөх тэр нөгөө тохиромжтой юмнуудыг тий тэр чимээ шууган мууган жоохон гарах вахт тий нөгөө чимээгүй бөмбөг байдаг. За тэгээ шийд аваад тавьсан нөгөө чи хөлс ваасаа цовтол тэр бүр үзэж байгаа. Ингээл тий ямар их эрч хүч вэ тэр одоо тий ятрахгүй. Тэгэл үзээд тэгж сагсан турталцсан. Тийм ээ. Тэгэхээр тэр шийд одоо 50,000 төгрөгийн шийд шүү дээ. Гэх мэтлэн зүгээр бид нар одоо сунайхаа оноо олгоод хөрхөн тоглоом хийгээл те. Ер нь ингээл багасаа ингээд нэг юм ер нь ингээд гоё хөвтэйгэн дадлуудыг хийчихвэл зүгээр юм шиг байна. За тэгээ миний одоо дараагийн гоё жишээ гэх юм бол гоё жишээч явах те одоо амьдрал хэцүү тэгэл нөгөө их ажилтаа те. Донд за энэ бол тэр эмчил зөвлөгөө. За ер нь бол 7 хоногтой хүн заавал 1-2 удаа агаарт модонд очих хэрэгтэй. Тэгжиж энэ одоо уушиг бүтэн цэвэрлэгдэв юм байна л да. Тэгээ энэ утаанд амьдарч байгаа бидний хамгийн том асуудал те. Энээс гарах гарцгүй. Ямар ч юм угаад нэмэргүй. Тэгээ ямар ч өөр сонголтгүйгээл хүүхдээ авч гардаг байсан. Тэгээ би ч одоо бүр ингээд бүр нэлэх багт ингээд цуцаан ингээд баглж агаад
жүр үеэгээр ингээд дэмэнцээ энэгээс. Тэгээ бүр богдын орой дээр гардаг гэсэн аахгүй. Тогтмол бүр ингээд тогтмол. Тэгээ тэр өөртөө би бас тэнд ялан дийлсэн сэтгэл зүй авдаг өөртөө. Тэгээд хүүхдүүдээ 14 жил одоо ууланд авчиж байгаа байхгүй. Одоо л нэг лагерт болох чинь аж амьдрал гайгүй болоод. Тэгэхээр ууланд аваачсны зүгээр супер гоё юмны юу юм бэ гэхээр манай одоо 2 том одоо жижиг нь одоо ууланд хөлд орох юм чи. Амар чанга хөлтэй. Тэгэхээр бид нар өөрөө ууланд байгальтай ойрхон хөдөө явдаг хүүхдүүд хөдөөтэй айлууд амар супер байдаг те. Тэр боломжийг бид нар хүүхдүүдэд олох хэрэгтэй юм л. Хүүхдүүд төөрх юмтай. Богд ууланд очиж бол амархан байхгүй. Тэгшин гадаргуу дээр хүүхд тоглох байрны гадаа ингээд гүүх ууланд алхах гүүхээ тис ондоо нөгөө юм жижиг булчингийн хөгжил тэр унж бэртэх тийм ээ. За тэр нөгөө агаар авж байгаа за одоо өөр үед ингээд жижиг сажиг юмнууд ингээд амар чухал санагдаад байна. Тэгээ миний одоо амьдрал дээр энэ хүүхдүүд дээр нэг сургууль сураад олж мэдж байгаа нь амар гоё юмнууд байгаа. Тэрийг өөртөө хэрэгжүүлж байгаа байхгүй. Заавал хамар нонгорхоо өстэй байна. Амны үнд гэдэг ийм чухал юм байна. Булчингууд нь ийм юм байна. Нойр нь ийм байна. Ийм тан антибиотик бүгдийг нэг мэдчихэж штэ. Амхтаа нэг хилдэг. Гэхдээ тэр нь хүрхэн дээр хүрэхгүй. Тэгэхээр түрүүний ярьж байгаагаар энийг ингээд цогцоор нэг ийм баатраар дамжуулчих байд юм уу? Нэг ийм юмар дамжуулчих юм ингэж хөрөхстэй юм шиг. Тэрэгцтэй баатруудыг төсөл би хэрэгжүүлж исэн баггүй. Аюу хүрдэлтэй 200 мянган тэрэгцтэй юм байгаа. Монголд ийм боломж байхгүй шүү дээ, тий. Тэгэхэд тэнцээ нэг одоо супер баатар төрүүлээ тийм үү? Одоо инфлюенсер төрүүлээ л да. Одоо хичээгээд тэр 200 хүн бүгд тэрийг төрнө шүү дээ. Бид яг энтэй адилхан спортоор хичээлж болох юм байна. Тийм шүү дээ. Бүх байгууллагууд ингээ орц харцын сайжруулъя гэл ингээл эн чи өөрөө ингээл амар гоё агуулга байдаг. Дугаарын ивент тэтгэгч дотоод тэнцвэрийн их ундраг тайгын совд. За Soul Lab үргэлжилж байгаа үзэгчтэй. Тэгээ манай энэ удаагийн дугаараар энэ тайгын совд нэртэй ус манай энэ удаагийн дугаарыг ивент тэтгэж байгаа. Тэгэд энэ ийм юм байна нөгөө ингээ харахад энэ чинь ягаан болохлээрэ энгийн цэнхэр нь болохоор гацтай байхгүй. Тэг ингээ хүн харахаар энэ нөгөө гадаад ус юм шиг харагдаад байгаа мэн л дээ хитрхи царайлаг учраас гэж үтэй. Гэтэл энэ бол Витафитэн гаргасан шинэ ус байгаа. Тэгээд хүмүүс бол хараад юм гадаадын нөгөө нэг Итали металлийн их айхтар үнэтэй уснууд гэж ойлгоод байгаа шүү. Гэтэл бол чанар нь яг ижилхэн тэгсэн ирнэ үнэн 3-4 дахин ямтган ийм шинэ ус худалдаанд гарсан байна. Та хэд маань тестэлж үзээрэй. Амсаад үзэхэд бол айгүй тийм зөөлөн санагдлаа надад. Энэ их зүгээр санагдлаа. Аюу гоё ус. Би ч хоёрыг уучлаа штэ. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб ундны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их ундраг. Таар ямар их өгч би ингэдэг байхгүй юу? Газ тослоо. Яг л нэ ундаа авах хэрэгцээг нөхөд идэг байхгүй юу? Одоо хүүхдүүдээ бас тийм болох. Дэлгүүр очиод шууд газ тос авдаг. Тэг газ тосны нэг асуудал бол Монгол уснуудынх ингээд аягнд хийжээд утаан байлгадах юм бол газ нь гарчин тий. Тэр нэг түрүүний рефреш мэдрэмж наалгалцдаг тий. Ийзэ хэсэг байлгасан бас гайгүй шүү. Айгу барьж гинүү те. Одоо ингээд нэг ийм асуудал байдаг штэ. Асуудал ч яах вэ? Ер нь хүүхдийг ингээ нөгөө нэг өсгөхөд за ээж нь бол нэг ийм юм дээр нь оролцсон. Аав нар бол ийм зүйл дээр нь оролцсон гэдэг ч юм уу. Саяхан бас нөгөө ах эгч хоёртойгоо манай ах эгч хоёр 4 хүүхэдтэй том нь 19-тэй одоо эмээ өвөө болох гэж байгаа хоёр аахгүй манай ах эгч хоёр бас ингээд айгүй залуугаараа эмээ өвөө болох гэж байгаа. Тэгээд ярьжсэн чинь нэг иймэрхүү шийдвэр гаргалтан дээр ээж дээр ирээд ярина. Энийг бол аавтай ярина гэдгээ хүүхдүүд маань бүр ингээд сүлдээ мэддэг болцсон. Тэр яг тийм байдлаар бид төр өөрсдөө ч мэдхгүйгээр асуудлаа хоорондоо хуваагаад авсан байдгийн байна да. Одоо энэ 20 жил ханьсны дараа харахад гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр та хоёрын хувьд тийм зүйл байна уу? За тэгээд энэ дээр яг энэ оролцсон ийм үед би ингэж одоо суппортлон нэг бол чимээгүй байна гэдэг ч юм уу. Тэр одоо хуваарлалтаа яг юу юун дээр яаж гаргадаг вэ? За би тэр тийм хуваар байхгүй. Байхгүй. За манай гэр бүл түрүү хэлсэн шүү дээ. 50 байсан. Тэр зарчим үргэлжилж байгаа. Одоо 4 хүүхэдтэй 25 нөгөөд ч юм болсон. За ингээд нэг нэмэгч чинь одоо 20 болох гэж байгаа. Одоо тэр одоо шийдвэрт оролцсон шүү дуудахгүй тий. Тэгэхээр манай гэр бүл ингээд маш их ийм одоо арчилсан тогтолцоотой байгаа.
Гэхдээ хүүхдийг бол би ингээд мэдээж зааж чиглүүлэх юм дээр зааж чиглүүлнэ. Гэхдээ жижиг сажиг шийдвэр бүх юм дээр оролцуулцдаг байхгүй юу? Өөрсдөө нь тийм. Гэхдээ бас эвтэйг аргална. Яг бол тэр хүнийг амар үн цэнтэй, ер нь амар нөлөөтэй хүн шүү гэдгийг одоо анханаас нь ойлголтой. Тэгэхээр манай хүүхдүүд бол дургу дуртай бол дуртай тий. Би гэхдээ өөрийнхөө дуртай юм тэр үед хүчилж биш хийж байгаа бол одоо зүтгүүлж байгаа бол тэргээ би маш сайн батлна. Миний ийм учраас хэдүүл заавал ийш яв. Ингээд байгаамаа гэдэг. Нөгөө хүүхдүүд ч одоо тэргээ сурцсан. Чи одоо тэр чинь бас нэг чухал одоо юу чадвар шүү дээ. Тэгээд тэргээр явж байгаа. Загин зандрах юм байна. Хүүдээ бас нэг ганц гар үрж исэн тохиолнод би одоо хүний амьдралын бүх юмыг үзэж штэ, туршилтууд явж штэ. Тэгээд ер нь эцсийн дүндээ бол бүх шийдвэрийг жижиг том гэж голтгүйгээр тэр хүнийг жижигхэн хүн гэж голтгүйгээр л ерөөсөл авч хэлцгээд ер нь зөв юм байна гэж би бодсон. Тэгэл одоо хүмүүс бол одоо том боллоо ингээ асуудлууд гаргаж जैन охин маань гаргаж эхэлж जैन. Тэгээд нөгөө шууд ярина гэж болохгүй. Ярих тохиромжтойсаа гэж байна те. Бүх юм дуусгаал тий чинь ингээд хүн чинь амьд төвчөртэй болчихж байгаа штэ. Тэгэл ноцтой асуудал дээр яг нэг мөчийн тааруулаад тэр чинь чихний хажуугаар өнгөрөө гаргачих штэ. Яг сонсох мөчийн тааруулаад орой унтж яхад нь очиод ч юм уу ярилцаад нөгөөтийн талаар ярилцаад л хүү сонсох маягтай. Тэгээд ярьдаг. Тэгээд ер нь нэлээ үр дүнтэй. Одоо чи манай хүү бол одоо айхтар намайг орой дуудана. Заримдаа яг нэг асуудал тулгарчаад байгаа нь болоод нэг минчээд бачуураад байгаа нөхөр мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээ надад амар уйлаад ярьдаг хөр хамгийн баярна. Айгүй өөр. Тэгээ би тэрэнд баярлаад байгаа юм нь одоо нуучвал яан те. Аав дөрөв ярьлаа шүү дээ. Аав хүн ингээд чангуудыг цөөхүүгээр гээ те. Хүмүүс ч аав сайгаад юм ярьдаг юм билээ те. Тэр айхгүй тэгээд юмаа нээлттэй ярьж ин гэдэг бол маш зөв юм шиг надад санагдтыг. Тэгээд нөгөө хайр ил гэж байдаг шүү дээ. Манай гэр бүл чинь юм ихт ээж нь бол жоохон өөр хүмүүжлтэй. Би тэр айгүй өөр хүмүүжлтэй. Би болохоор яг нөгөө багаас ээж мэтээ өссөн. Яг тийм нөгөө зунгаарлалдаг. Мөнгөний л ерөөсөө ингээ зунгаарлалтаа одоо манай хүүхэд 14-т ихэд амар нэлээ. Бүгдээрээ тэрвэрлдэд зурлж идэг тийм гэр бүл байхгүй. Тэгжиж нэг одоо ажил бүтсэн болно, гэртээ байсан болно. Тэгээд хүүхдүүдтэйгээ нэг тийм гэр бүлийн оролцоо гэдгээр нь их хардыг нөгөө эмпати гэж ярьдаг оронд нь тавьж үзнэ. Одоо жишээ нь жижиг 3 сартай жижиг 3 сартайгаа хүртэл би нөгөө боддог байхгүй ямар гол энэ нөхөрт гэдэг. Тэгэхээр нэрэл ингээд хөдөлмөр гахтаа гэж тасгал хийлгээл нөгөөтгөө багаас нь жоох ингээл те. Тэгэл нэрэл одоо доош харж хөвтмөр болооч гэж бодох шиг халууцаад байгаа юм те. Яаж байгаа л гэж бодлоо. Тэгэл ихтгэр чинь нөгөө амар гоё зөв үйлдэл гардаг. Хүний оронд өөрийгөө тавиад үзэхээр гэтэл бид нар чи одоо яг хүүхдийг голчдөг юм билээ л те. Бүгдийн дээрээс харьцаал голол. Энэ харьцаа амар сони юм билээ. Одоо жоохон өндөр тоноор ярих, жоохон харилцаа ингээд буруу эхэлчихээр ингээд бүх юм өөр болчихно. Одоо манай ажил чинь 100 гаруй ажилчинтай. Захирал гэдэг үг хэлээл хүүхд ороод ирэхээр харилцаа зөв зөв ингээд байж байгаа пүнк юм болчихсон. Ганцхан үгнээс болоод. Ганцхан үгнээс тэгээд амар хэцүүлчихдэг байхгүй. Тэр хүүхд чинь ингээд цаанаа ингээд нэг айх гээд байгаа ч ирэх гээд байгаа ч шиг. Ерөн л нэг тийм байх хэрэгтэй гэдэг юм чи амар хэцүү те. Би бол одоо анд манд бороо гэл ингээл харилцаа тэгшгэн болчих. Тэгэл амар гоо харилцаа үүснэ. Зөв харилцаа үүсч. Тэгэл ингэчээр бодлооч. Гэрт яг адилхан ингээл анзаарж хахад те одоо нэг гаднаа юугаа үлдээж ормор гэх нэг үг өгдөг яадаг үлээ те. Яг харилцаа ингээ нэг юм гоё үед нэхгүй харилцаагаа болчих. Тэгээ би их нэртэй хэлдэг байхгүй. Ээж нь уурлах гэдэг юм. За хэдүүлээ ер нь ийм ажилтаа шүү. Одоо ийм уур амьсгалыг ихгүй шүү гэж хэлдэг байхгүй. Өнөөдөр юм чухал олон юмд гоё явах гад байна гэдэг. Бид нар чинь бас бүхэн төгс сайхан явахгүй. Хэрүүл маргаан бүтэн. Тэгээд эн чинь нөгөө бас маш чухал юм эхнэр битээр сайхан маргалдсан шүү дээ. Чи дүүнээ 17 жил тийм ээ. Яг нөгөөдлийнхөө нүдэн дээр чи биений ямар цодсон яаж байгаа ш хараад байгаа ш тийм. Яг энэ аргумент тохгүй. Чи тэгэхээр чи ингээс тэгээ хэрэлдэж байгаа. Тэгвэл бүх юм нээлттэй сайхан нүдэн дээр нэвлэрч чинь. Тэгэхгүй бидний алдаа нь яах вэ гэхээр нөгөө нүдэн дээр нь модалчаад далд эвлэрчдэг ч юм уу. Тэгээ нөгөө процессыг ер нь хүн ингээд байдаг амьдралын нэг хэсэг шүү дээ. Хүн маргалдаг, зөрчилдөг. Гэхдээ аав нь бас ингээд болт хийдэв, ээж нь болт хийдэв байна. Буруугаа ингэж үлдээв. Яг үнэ ингэдэм байна гэдэг тийм юмнуудаа их зур. Тэгээ бид нэг ингээд тойроод ингээд хүүхдээ зэмлж явахдаа ч яг нөгөө талын байр суурийг их зөв тэнцүү байхгүй болохгүй. Тэрэн дээр бол ингээд амар гоо би ингээд өөрөө дотроо ямар гой процесс болчих гэж бодчих юм зөндөө байхгүй. Хүүхдээ хоёулаа загнах гэж ингээд сууж байгаа мөртлөө ингээд суучаад энэ суулгачаа загнуул амар хэцүү байхгүй. Тойрд сууж байгаа л хүүхдээ зэмлээд гэхдээ чи мөгчөө тэр их буруу яадаг бол чи ээж би бол ингэж бодож байна те. Гэт ингээд гой нэг юм скаш нүрнүүд дээ шүү дээ бараг те. Тэгэхээр амар гой хүүхдүүдтэй. Тэгэхгүй бол нөгөө чинь нөгөө ээж нь үг хэлэхээр ингээ орчив одоо хүүхдүүд чинь те. Одоо дүүнд юм болох гэдэг шүү дээ. Жог үгэлчээр л
гिचгээ те. Одоо нөгөөтэй чинь нэг өглөөд хар. Тэгээ би бас нэг өглөхгүй ингээд даацтай ингээд ойлголцъё гэд бас боддгийн. Гэхдээ бидний өглөлт бас сайн үр дүнтэй л юм билээ ер нь. Тийм ээ үү те. Тий. Би л өглөхийн эсрэг байдаг. Гэтэ сүүлд тэр нь яалчгүй өглөхөөс өөр аргагүй нэг асуудал гардаг. Өглөөгээрээ тэр цаанаас нэг юм код оруулаад идэм шүү. Миний одоо би тэр амар баярлсан юм нь би ч одоо мөнгөний гастос гэж өгөлдөг те. Одоо та энэ чихэр яг л спорт ингэж байгаа учраас тэр чихрийн агуулмж өндөртэй ундаа бол хүүхдийг алж байгаа юм байгаа даахгүй. Тэр яж ил элбэг болсон учраас одоо 7 настай найзуудтайгаа нийлээд сий орчод байгаа хгүй. Найз манай байрны ээж аауд нь манай байрны гадаа хүүхдүүд мэй гэ ундаа тарааж байгаа юм чинь. Тэгээ би бүр амар айгаад тэгээд хүүхдүүдтэй анхнаас нь ингээд надтай байхдаа бол шууд дэлгүүр болд газ тус авдаг байхгүй юу сонголтуудтай. Хаяа нэг жоохон даварчим аварчигээд гуйгаа жижиг юм ундаа хөрхий. Тэгээд манай хүүхд цагс тавлаад GS-д ороод ингээд бөөнөр ингээд би цонхны цанс ингээд харчихгүй 10 хэд ингээд өсвөр насны банд нар бүгдээрээ ингээд цангацсан кола ууж байгаа байхгүй. Тэгээ сууж чи манай хүүхд оргилоо бас сосгож идэг. Би чи зүгээр хийчихээ бүр ингээд. Яа, нулимс гаж юмсан. За боллоо гэдэг. Тэрийг үгүйсний те. Аштус гарч байгаа байхгүй. Тэгээ хүүхдийн шүт ингээд оройс ингээд угааж байгаа шүдний юмчиж бол магтгаар чи нөгөө нэг үлийн өрөөж хүн те. Тэгээд яг одоо мань нөхдүүд бол зөндөө юм гомм тийм жужлаг баг. Гэхдээ энэ үгсний ачаар бас тэр тодорхой хэмжээнд буурж байгаа одоо амжирахтай болов гэж одоо найдаад идэг шүү дээ. Үлгээс гадна нэг өөрөө үлгэрлж байгаа болохоор чи хүүхүүд яг үйлдэлийн дуурайж яг сонголт хийж байгаа байхгүй тий. Тэгээ саяны таны ярианаас сонсоход ер нь бас их гоё бахархмаар үлгэр дуурайд болсон аавад бас юм байгаасаа гэж одоо хүсдэг зүйлүүдийг бас маш гоёор ярьж тайлбарлаж жишээгээр ярьлаа. Тэгээд хамгийн нэг гоё сэтгэл төрсэн ярмаар бас баяжуулмаар санагдсан зүйл нь нөгөө аав ээж хоёр маань хүүхдүүдийн хажуу дээр ингээд муудалцж хажууд нь өгүүлдэг гэдэг маань энэ өөрөө их зөв гэж үздэг сэтгэл судлал талаасаа. Яагаад вэ гэхээр хүүхдэд туршлага болж өгдөг. Гэхдээ мэдээж тэр нөгөө одоо муудалцах ч юм уу зөрчил өөрөө бүр тийм хурцтмал буруу үлгэр дуурайлах үзүүлэх үс биш байвал энэ өөрөө зөв. Хүн ингээд дууга өндөрсгөөд ууралж байгаа үед ээж ямар хариу үйлдэл үзүүлэх нүгэ тэр сэтгэл хөдлөө яаж илэрхийлэхийг хүүхэд туршлага болгоод ингээд хоримтлуу сууж байдаг. Одоо ямар нэгэн зөрчилтэй ингээд асуудлууд нүүр тулгархад яг тэр үлгэр дуурайлаараа тийм хариу үйлдэл үзүүлээ тайван хүлээцтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр муудалцах нь буруу юм аа гэдэг нь бол биш бахан чухал биш бахан тий. Хүмүүс хоорондын харилцаанд муудалцах юм асуудлууд гардаг. Гэхдээ яаж уурыг ухаалгаар шийдэж гэн, яаж зөрчил үүсгэхэд бие төвчээртэйгээр авч явж гэн ч гэдэг юм яг энийг хүүхэд бол яг нийгмийн туршлагыг яг эцэг эхээсээ аваад яг тэр арга барилаар ээж уурлахаараа хашгирдаг юм ингэж одоо шийддэг бол хүүхэд яг л тэр зан үйлийг үлгэр дуурайл болоод авдаг байхгүй. Тэгэхээр ер нь зөв нөхцөлтэйгээр бид нар одоо уурлах үйл ойлголцыг хүүхдийн хажууд байх нь зөв. Харин буруу тий хариу үйлдэл үзүүлээд хүүхэд хүссэн хүсээгүй яг тийм үлгэр дуурайлыг авах учраас буруу хичээл заагаад байна л гэсэн үг байхгүй тий. Тэгээд бас нөгөө хүүхдэд цаг гаргах талаар ямар ч гайхалтай цаг гаргадгийн тий. Тэгэхээр ер нь цаг гаргах юм хэцүү зүйл гэдэг ойлголтыг л аваа хийчих хэрэгтэй. Хүүхдэд цаг гаргана гэхээр нэг одоо нэг амар их цаг зарцуулаад амар их зориулт гаргаад амар эд материал орох зүйл биш. Зүгээр шүдийн угааж яана гэдэг чи өөрөө гайхалтай тэр одоо тий хүрэлцэх тэр бие биегээ мэдрэх ярилцах тийм таатай орчин бүрдүүлж өгөөд ерөөсөө хүүхдэд цаг гаргаж байгаа нэг хэлбэр ахгүй тий. Тэгээд тэр ууланд алхаж байгаа агаарчлаханд гарч байгаа гэж том гоё хүүхдийн хувь тий тэр одоо нэг халтар жуунах ч юм уу чулуу бүдрэх тэр байгальтай ойр байх тэр сорилтууд хамтдаа гүөх ч юм уу ингээд тэр чинь өөрөө бас хүүхдийн нөгөө сэтгэл санаа бие махбод бүх талаас нь одоо их гоё үр дүнтэй арга. Тэгээд байгалаасаа холдсон болохоор л хүмүүсийн ийм стресс бухимдал ч юм уу зүйлүүд ихсээд идэг. Тэгэхээр цаг гаргахыг эцэгчүүд маань ялангуяа аавууд маань хэцүү зүйл гэж битээ ойлгоорой. Одоо ингээд нэг машина угаалгана гэж нэг угаалгын газар өгчдөг. Нэг удаадаа нэг сайхан агаарт хүүтэйгээ хамтдаа машина угаангаа эр хүний нарийн нандин зүйлээ ярилцдаг ч юм уу тий. Аль эсвэл яадгийн хамтдаа нэг тийшээ юм өргөхдөө ингээл хөөг чиний болчих яаж минийх юм байна ч гэдэг юм ингээд хамтдаа тэр биеийн хүчний ажиллаа хийнгээ цаг гаргаж байгаа л гэсэн үг байхгүй юу. Гэх мэтчлэн ийм гоё үлгэр дуурайл авууштай сайхан зүйлүүдийг ярьж гин баярлж гин гэдэг. Манай энэ ахуй амьдрал гоё тий. Тэр чинь ингээд бүх яриа ингээд гэр дотор ингээд орчин. Ерөөсөө яг ахуй бүх юм чинь саяны төрний спорт бүгдээр. Тий. Тэгэл тэр яриа өрөөнд ороод тагуулахгүй. Тий. Тэгээ тэр одоо дум муутай биш тэр аамавч амар гоё юм ярина ингээд.
цаанаа нэг гоё тий. Тийм хөдөл амьдрмаар да. Монгол гэдэг чинь угаасаа нөх хүмүүжлийн таатай орчин гэж үздэг байхгүй юу? Хамгийн супер. Бүх харилцаа, бүх үйл явдал бүгдээрээ нүдэн дээрээ. Тэгээ хамтдаа ингээ юм аяга тойроо суудаг ч юм уу. Ер нь бол хүмүүжлийн хамгийн одоо хүүхдүүд чинь так өөрөө халгаараа хаачдаг тий. Яг л уул нь хоолны ширээн дээр ингээл суух, тойроод суух гэд тэр нэг юм ярих тэр амар чухал. Би одоо өглөө бис өөрөө муузарчлах гаргана штэ төгс сайхан байхгүй уцаа авч жагаад тэрийг яг анзаардаг хөтөх үе дээ. Тэгээ нэг хідэн дадлууд байна одоо тэр бол амар чухал. Би бол өглөө босоод ерөөсөө хамгийн дөрөнд босоод долиж очил плитл асаадаг байхгүй. Тэгэл өндөг болгож өгнө. Ерөөсөө өглөөний тэр нэг өндөг тэр өглөөний уурга гэдэг бол нөгөө өөрөө 2 борц гэж хэлсэн болохоор ч одоо мэднэ штэ. Тэр өглөөний тэр уурга шимдэж илдэг бол маш чухал учраас ашигтай бактери өндөг гэдэг хоёр юмыг өглөө харж байгаад усын нэг харж байгаад за угаатах чи гэж хавуулгадаг бактери өндөг. Тэгээ энэ хийдтэй би өөрөө амар дуртай. Миний өдөр ингээ ямар ч стресстэй ямар ч асуудалтай байсан өглөө хүүхдүүдээ ингээд хийдэг ажлаа хийцэнтэй үүргээ биелүүлсэн хөдөлж очиод замдаа хөрхөн ингээ хөрх юм ярьж хагаад сургууль руу нороод хүүхдүүд шаагилдал нэг гоё штэ. Би тэр чинь нэг юм мэдлэгээтэй янз бүр ингээ так ингэж ингээд те цонхороо ингэж ингээд ах нь бол хөргөлөхгүй юм чаа. За ингээд охиноо оруулаад өгчөөд буцаад гэр лугаа алхаж явах тас гайхавчигдсан штэ. Тэгэл тэр өдрийн амьдрал бол тэр бүтгэс өөр аргагүй болчихж байгаа юм л да. Бүх юм бүтгэс өөр аргагүй болчих. Тэр нөгөө одоо ирчүүч одоо юу гэдэг цэник минийч бүх юм тэндээс ингээ авчиж байгаа байхгүй амар гоё. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Дугаарын ивент тэтгэгч дотоод тэнцвэрийн их ундраг тайгын Soft. Choco Metropolis Club Amigo VIP House. Hi Mami. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Түрүү ингээл нөгөө нэг хүмүүс шүүмжлээл 9 шидээр ингээл хилэнгуут ингээд ирчүүд голцоо байдаг. Тэгэл ингээл намаг юм ярахаар ингээл pop гэдэг гэл ингээл та түрүү ярьжсэн шүү дээ. Магадгүй одоо ингээл манай Soul Lab-ийн дийлэнх үзэгчид бол эмэгтэйчүүд байхгүй. Тэгэхээр би одоо зүгээр энэ дугаарыг яг манай тогтмол ингээд байнгын үзэгчид үзээд яг юу гэж бодох болоо гэж бодонгоцрог ямар гоё аав бэ? Манай нөхөр ийм байгаасаа ч юм уу те. Манай нөхөр хүүхдүүдтэйгээ бас ингэж ярьдаг байгаасаа ч юм уу гэ бодох байх гэж бодож байна. Тэнгуутаа чи энийг нэг үзтээ гэд нөхөртөө зих байх гэж бодчих. А тэгвэл нөгөө нөхөр ингээ үзгээ суудснаа. Тэгэл pop санаг. Тэгэл pop болчих. Тэгэхээр энийг яаж үзүүлэх үү? Яаж арга одоо гарах уу гэж үү? Магадгүй нөгөө нэг эрэгтэй хүний өөр хүнтэй харьцуулагдах ч байдаг юм уу? Хүн мэдрэмжийн ингээд хөдөлгөөд уурын үргэдэг юм байна. Одоо зарим нэг найз нөхд бас тэгжсэн тохиолдол яг хажууд цуг байгаа мөртлөө те чистэ MC гэдэг тэгдэг байхгүй. Тэр бол өстой болохгүй ш. Тэр чинь нөгөө хүнийхээ үнэлэмжийг амар муухай одоо болгож байгаа асуудал те. Гэтэ тэргүй яг үнэлэхэд тэр ихнэр хэлсэн хэлээгөө аауд нь бас уулын бодож л байгаа байхгүй. Тэгэл мэдхгүй тэгэл одоо аль талдаа нэг тодорхой хэмжээнд одоо хичээх асуудал юм шиг байна. Одоо өөр энэ дээр бас нөгөө зүгээр сая бас бодож исэн асууя гэж бодож исэн зүйл нөгөө стрессээ гэртээ авч орохгүй байх гэл байдаг ч ингээл асуудлаа артаа үлдээгээд гэртээ ор энтер гээл те. Гэтэ ингээд энэ бас заримдаа ингээд зохицуулахад үнэхээр хэцүү. Яг Монголд тэрцмаа. Тэгээд тэр дундаа харилцаа суурьтай ажил эрхэлдэг хүнд бол те. Оройд ингээд гэртээ аюу гоё байжсэн чинь захирлаа манай энэ салбар дээр гэл жишээ нь ингээл гинтийн таагүй дуудлага стрессгээс өөр аргагүй нөхцөл байдал гарлаа гэлдэг ч юм. Гинх мэдчлэн шатчихсан. Тэгвэл үнэхээр юм яриад өглөрцөө ингээд даалаар дүүрэн бохортой сууж. Тий. Үнэхээр юм яриад ойлгохгүй үнтэй хүртэл ингээл харьцаасаар аргагүй байдал болоод тэрнээс болоод стрессэнтэй. Гэхдээ нөгөө anger management гэдэг шиг энэ стрессээ яаж барих, уураа яаж орхиод за хүүхдүүдээ байж байгаарай гэд ингээд хилээд цаашаа өрөөрөө орох ч үт юм уу. Энийг яг зүгээр нэг юм тусдаа арга техник гэвэл одоо арай том болчт юм болоо тийм арга танд бэ нүү одоо нэг юм. За хэрэв арга гэвэл шүү дээ ганц арга нь спортлох. Тийм. Түрүүний одоо гүүх фитнесийг сакс тэр маань нэг тий нэг жоохон тестостероны маань нэмээд за тэгээ өөрөө тэгээ тэнцээ стресс аваа хийчих магадгүй юм байна. Гэхдээ бол яг хуу сүүлийн үед их ярьдаг болсон. Эрэгтэй ер нь бол ингээд ярилцах маш их шаардлага байдаг. Сэтгэл зүйчтэй уулзах шаа сэтгэлээ яах хэрэг мэрэг гэл тий. Тэгэл нөгөө эморн гэж ярьдаг тий. Тэгээ би одоо яг үнийг хэлэхэд надад бас яг кино хөгжмнөөс болж зөндөө уйлж исэн.
Тэгэхдээ би ингээд шаналаад ч юм уу өөрийгөө голох ч юм уу эмэрх тийм тохиол тийм завч байгаагүй. Үнэхээр одоо ялчгүй залуу 22 настай хүүхэд болсон. За би одоо энэ амьдралд одоо тий ямар ч алдах хэрэггүй болсон. Тэрээс багасаа ээж эмээ хоёртой ээж маань ганц үүтэй. Тэгэхээр тэгдэм билээ л да одоо нөгөө тэр хүний амьдрал надаас хамааралтай. Би одоо хогийн амьдрах юм бол тэр хүний амьдрал ингээд талаар өнгөрөх гээд нь шүү дээ. Тэгэхээр би сайн хүн байна гэдэг нь сайхан амьдрал гэдэг нь тэр хүний одоо амьдралын ганцхан зорилго болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө багасаа юм хариуцлага гэдэг нь надад ингээд суусан байгаа юм шиг байна. Тэгээд би одоо тэгэл 20 настай 10 настай ажил хийгээл харбаар ажил хийгээл ч одоо гэр болт нэг амбар шиг гэртээ тэгээд хүүхдтэй болчихж байгаа. За анхных ч юм бол төлөвлөгөө байхгүй шүү дээ. Бусдын төлөвлөгөө. Тэгээд нөгөөдгийн араас ингээд маш их хариуцлага гэдэг юм даа тий. Би үргээл биелүүлэх хэрэгтэй. Тэгээд үзээлээс тэр дунд ерөөсөө эм орох, шантрах, уйлах тийм ерөөсөө зав огт гараг одоо ч тийм гарахгүй байх санагдаад байгаа. Тэгээд энэ нэг юугаараа би өөрийгөө олж аваад нэг юм өсөгтэй тийм сэтгэл зүйтэй болсон спорт хамжаад гэж би өөрийгөө боддог байхгүй яг эмэгтэй өнтөө өссөн гэдгээр жоохон зөөлхөн байсан. Тэгж бодоод байт. Тэгээ одоо бол би ер нь нэг тиймэрхүү үе таарна. Цаанаасаа ингээл нэг гэж бодлоо тий. Ингэмэр үе байна. Гэхдээ энийг бол одоо харьцангуй бас сайхан хамт олонтой болчлоо. Хүүхдүүдтэйгээ тэрвэрлдээ тий. Нөгөө бичлэгүүд рилүүд явдаг ш тэрнгүүтэн гэл нэг гоё болчдөг. Тэдрүүд байна. Орой ингээл амар орж ирэл ихнэр араас нь тэрвэл хөвтөгч бас кафтай ш. Гэхдээ нэг үнэрлэл тэр нэг юм 10 жил болсон усуудын нэг ойлголцол байна тий. За тэгэл пив тавьж байгаа их нэртэйгээ сайхан минут тавьж байгаа ярилцсан шүү дээ. Сайхан ярилцаад гой гой мөрөөдлүүд ярина, асуудлуудаа ярина, хүүхдтэйгээ ярина, хүүтэйгээ найз шиг ярина. Тэгээ юмнуудаа уудалчихна. Спортоор сайхан яачна. Хөгжим гэж нэг сайхан юм байна. Хөгжимтэйгээ сайхан найзлна. Хөгжим сонсно. Хүүхдүүдтэйгээ цуг хөгжим сонсно. Манайх чинь тийм хөгжмийн юутай. Заавал хөгжим цаг гаргана бас. Тэгээ иймэрхүү олон жижигийг баттай тийм арга байхгүй ч гэсэн олон жижиг юмар өөрийгөө сайхан эмчлээл. За тэгэл ер нь л нөгөө түрүүний эцсийн үнэ копи менталити гэдэг л юм эрэгтэй хүнд байх хэрэгтэй гэж боддог. Эрэгтэй хүнд тэр нь заавал спорт юм байх албагүй те. Би ер нь л чадах хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй сүүлийн үед амар сурталчилж байгаа юмнуудыг хараад тахаар чи заавал чадах албагүй гэдэг байхгүй юм сайн. Тэр бол яг эрэгтэй хүнд байж бол яг болохох гэж боддог байгаа. Яг эрэгтэй хүнд тэгэхээр одоо тэгэл бас чөмжлөл ах. Ер нь бол эрэгтэй хүн бол би заавал чадах хэрэгтэй юм санагт. Ер нь бол одоо эмэгтэй хүн амьдралаа авч яваа сайхан амьдарч байгаа тохиолдол байдаг л юм. Тэгтэл эрэгтэй хүн л авч явах юм шиг санагдав. Энэ дээр яг сэтгэл зүйч байгаа байр суурийг бас сонирхъя гэж бодож байна л да. Одоо ингээл бараг дийлэнх сэтгэл зүйч нар бараг ингэж хэлсэн нөө ингээд чадахгүй ч байсан болно. Бити өөрийгөө хүчил нөгөө түрүүний ярьдаг бас ингээд сэтгэл зүйч бол чи чадахгүй гэж болно гэж хэлэх хэрэгтэй л болно. Намар бол. Тийм үү. Тэгэнгүүтээ нөгөө түрүүний нөгөө бас ярьжсэндээ ингээд уйлдаг эрэхтэй бол секси гэл ингээл бүр те уйлж болно гэл те. Тэр гэхдээ санаа нь бол тэр бол би болохгүй гэж юм шиг. Хитрээд байгаа юм санагдав. Аха. Тэ. Энэ яг юм хитрэн гэдгийн ойлголт яг одоо буцаад нөгөө буруу руугаа ч юм уу бууна гэж байх уу гэдэг шиг. Яг нөгөө алдаж болно, чадахгүй байж болно гэдэг нь одоо яг сэтгэл судлалын нэртэд дэмтэн одоо Адлерийн үзэл бодол гэж явдаг. Ерөнхийдөө ухаантай хүмүүс ч алддаг. Алдах нь хэвэн штэ. Алдснараа чи харин сайжрах боломжтой, алдснараа илүү их суралцах боломжтой ч гэдэг юм уу. Ерөнхийдөө хүүхдэд ч гэсэн алдаа гаргахаараа юм айдас үсэх биш. Алдаад юм айдасгүй өөрийн үнэлгээ нэм хэвийн байх нь чухал гэсэн. Алдсан ч өөрийн үнэлгээ хэвийнээрээ байна. Алдангууд би муу хүн болчлоо, чадсангүй гэж тийм одоо ойлголттой байж болохгүй байна. Тэгээд одоо нөгөө уйлах нь хэвийн бос гэдэг. Ерөнхийдөө яг Монголын уламжлалт хүмүүжил бол одоо эрэгтэй хүн байж уйллаа. Өөрөө унсан хөлт уйлдгүй ч юм уу. Ерөнхийдөө ингээд эрэгтэй хүний сэтгэл зүйн юм хатуу чанга байх дээр ингээд хүмүүжлийн онцлог байсан. Гэхдээ яг сэтгэл зүйн талаасаа бол уйлах нь өөрөө одоо стрессийн даавар гормон кортизол буюу одоо сөрөг таагүй мэдрэмжийг нулимсаар дамжуулж гадагшлуулж байгаа процесс ахгүй юу. Тэрнээс биш уйллаа гэж сул дорой болчихгүй. Уйллаа гэд одоо тийм муу зүйл бол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ юм болгонгууд ингээл уйлаал юм гэдэг нөр уйлах шалтгаан нь юу вэ гэдэгтэй холбоотой байхгүй юу? Яг ингээд таагүй мэдрэмжээ одоо уур бухимдлаа ч юм уу тэрийг гадагшлуулах зорилготой уйлж байвал хэвээ. Гэхдээ нэг хоёрын хооронд мэдрэмж биш ингээд дийлэх гэсэндээ уйлаад ч юм аль эсвэл гомдолж уйлаад ч юм уу те уйлж байгаа зорилго нь өөрөө тэр хүний сэтгэлийн тэнхээтэй холбоогүй сул дорой байдлыг харуулад байвал одоо уйлсан унжгансан ийм эр хүн болчлоо гэсэн үг байхгүй те. Тэгэхээр
эрчүүд маань ойлгох нь хэвийн зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ сөрөг таагүй мэдрэмжийг ингээд хитрхээ дотроо ингээд хадгалаад явах нь өөрөө сөрөг таагүй мэдрэмжүүд ер нь өвчлөлийг үүсгэж идэг бие махбодтой салшгүй холбоотой. Тэгэхээр энэ мэдрэмжийг заавал уйлж гадагшлуулахгүй байлаа гэхэд тэр спортоор дамжуулж хөлсөөр тий спортоор биеийн хүчээр дамжуулж гадагшлуулж болж байна. Хин нэгнтэй ярилцаж одоо саяны яриан дээр тий нөгөө гэртээ стресстэй авчрахгүй байх аргууд би бол спортоор хичээлдэг гэдэг чинь яг зөв. Түүнээс гадна одоо бид нэр ажлынхаа стрессийг гэртээ авчрахгүй, гэрийнхаа асуудлыг ажил дээрээ авчрахгүй гэсэн юм зарчмаа баримтлаад магадгүй гэр бүлийнхаа хүнтэй ингээ ярилцаж ойлголцдог төрлийн хүмүүс байдаг те. Энэ бол зөв. Ажил дээр байгаа бүх стрессээ ингээ ярьчаар онгоочдөг л байхгүй. Тэр үед нь бид нар чи одоо уурлаа, ярьлаа гэх биш маш хүлээцтэйгээр төвчээртэйгээр ханижлаа зүгээр сонсоод өгчөхөд чамд ууралж байгаа биш, тэр хүний уур одоо омог биш, тэр мэдрэмжийг гадагшлуулж байгаа шүү гэж хүлээцтэйгээр сонсоод өгөхөд тэр хүн тайвширчдаг. Бүр ингээ ярих боломжгүй хүмүүсийн хувьд бол тий гэртээ орохоос өмнө ч юм ингээ бичих арга нь өөрөө маш гоё заслын техник болж өгдөг. Өнөөдөр ийм ажил бүтсэнгүй гэхдээ яг боломж гэдэг юм уу инглээ тэглээ тэрэнд би гомдлооч гэдэг юм уу ингээ бичээд тэрийг урдаг ч юм уу баздаг ч юм ингээ сонсоод энгийн мэт олооч энэ нь өөрөө тэр нөгөө хүчийг бууруулж өгдөг гэсэн үг стрессийн төвшнийг. За тэгээ хамгийн хөөрхөн хөгжилтийн аргууд гэвэл ийм зайрмагны арга гэж бас байж болно. Хүн стрессээр ингээд уурлахаар ч юм ингээ булчин чангарчдаг юм байна л да. Ерөнхийдөө бүх биеийн булчин чангарч. Тэр булчинг судлах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Гэртээ орохын өмнө та ингээ хөлдөө зайрмаг байна тий. Гэртээ яг орохын одоо үүднийхээ өмнө та гисэх ёстой гэсэн. Та өөрөө яг нэг гүнзгий амьсхан аваад нөгөө зайрмаг гисэхээр ямар болдгийг тий. Бүх булчингаас сулаад ороход автоматар бие махбодод ийм булчингийн сулрал явагдаад ирэхэд стресс өөрөө тодорхой хэмжээнд бас буурж тайвширч идэг гэсэн. За тэгээд ороод ирэхэд нөгөө аз жаргал бэлэглэгч буюу хүүхдүүд маань хань ижил маань байхад ерөнхийдөө бас мэдрэмж өөрчлөгдөх учраас стрессийг бас авч явахгүй байх, авч орохгүй байх зөндөө боломж байдаг гэсэн. За өстой орхосоо өмнө зарим болол хайшхад бэлэн болол урсаал орж явах нь шүү дээ гэж. За ер нь баг одоо сүүлийн асуулт баг гэж хэлж болох байхаа. Нөгөө гэр бүл доторх хүндлэлийг одоо яаж бас бий болгодог вэ гэдэг юм уу ингээд яг ярилцаад нээлттэй байхаар аяанда тэр хүндлэл ирдэг байх гэж бодож байна. Нөгөө талаас ихтэй бас яг инг тэг чи хүнийг ингэж хүндлэх ёстой. Чи ээжигээ инг, аавыгаа инг, дүүнраа ингэж гэдэг ч юм уу. Яг ингээ хилээд бас зааж өгөх тийм хүндлэл бас байдаг болов уу гэж бодож байна л да. Нөгөө саяхан манай бас нөгөө тинейж хүүхэдтэй ээж аав найзуудтайгаа бас ярьжсэн чинь найз охинтой болсон чинь найз охиных нь ээж нь манай энэ танаа хүүчээс айгүй хүүнийг хүндэлдэг өстой эмэгтэй хүнийг өстой янзын хүндэлдэг айгүй өөрхөн үүштэй мөртэйгээд найз охиных нь ээж тэгж ярьсан байгаа. Одоо эмэгтэй хүн гэдэгт нь одоо ээж нь орно үстэй би дамайг бол хүндэлж байгаа юм байдаг үгүй өөргээд айгүй гомдсон. Тиймэрхүү одоо кейсэд яг тэр тусмаа тинейж хүүхэдтэй ээж аавуудад айгүй хаагаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр танай гэр бүлд нэгнийгээ хүндлэл гэдэг тэр хүндлэлийг та яаж зааж өгдөг? Манай энэ удаагийн дугаарын ивент тэтгэгчээр дотоод тэнцвэрийн их ундраг тайгын сувд цэвэр ус хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. За энэ ус маань сая болсон Water Expo 2025-д оролцоод амт өвөрмөц эрцийн найрлагаараа мөнгөн медаль хүртсэн ийм сайхан баяртай мэдээтэй та бүхэн Vitafit-ийн гаргаж байгаа энэ шинэ усыг амтлаад үзээрэй. Би гэр бүл гэж ерөөсөө тэгдэг юм дөө. Манай гэр бүлд ер нь яг түрүүний хэлсэн л хариулт. Ээжигээ хүндлэх хэрэгтэй. Тэгээ тэр нь тийм ийм байх албагүй. Ялгаагүй чи ч хүүхдээ хүндлэх хэрэгтэй. Би тэр хүүхдээ хүндлэх хэрэгтэй. Яг энэ адилхан хүндлэл гэж л одоо би үзээд байгаа. Тэгээд хүүхдээ хэлж байгаа нь одоо тэгэл найз нөхдөд бусдыг чи ер нь бус хүнийг чи маш хүндлэх хэрэгтэй. Тэгээ бус хүн чи одоо би тэр ч яг адилхан. Чи өөрөөсөө бусдыг л хүндлэх хэрэгтэй. Чи эмпати гэдэг юмыг л багаас нь ойлгох гэдэг. Чи ер нь л найз охинтой байна. За найзуудтай байна. Тэр хүний орон чи өөрийгөө тавиад үзэлтэй гэдэг. Тийм л юм. Ажилчтай ч зэрэг мөнхийн л одоо тэр үйлчлүүлэгчийн оронд өөрөө хайлтаа ажиллаж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үздэг юм байнга ярьдээ. Тэгээ би бол тийм бас нөгөө өөрөө бас хүндлэл гэдэг юм чи бас хүсжээснаа тэрийг юу ч гэдэг ойлгохоо болоод сүлүүгээ. Одоо эргэтүүч тэгдэв шүү дээ. Гэртээ ороогээ суц цайд. За гэдэг хаалцаад хүлээл те. Хүндлэх гэдэг шүү дээ. Айл яав. Бас тийм юм хүсээд байгаа ч юм уу гэсэн тийм огт бичлэг мэлээ л те. Тэгээ бидэд бол гэртээ яг л тийм нөгөө одоо би бол орол юм игээл ерөөсөө яг гэрийн одоо тиймэрхүү одоо манай ихтер шалгаагүй дээ. Тэгэхээр нэг тийм сүртэй хүндлэл байхгүй. Тэгтээ мэдээж хүндлэл гэдэг чи одоо би битээр ихтер охинтой болчоо дахиад ер нь одоо хүүхдтэй болчих гэсэн бохгүй юу. Тэгээ би бол яриад маш зөв шийдэ. Одоо битээр эргэж сая ярьж сууж байхдаа маш зөв шийдвэр байхгүй.
Үгүй харин чи одоо нас чинь за 27 8. За ингээ хамгийн гоё нас чи ирж байна. Тэгэхээр бол хоёлаа охиноо ингэж гоё арга цэцэрлэг сургууль ингэж яагаад хоёлаа байр сав ингэ төлөвлөөд нэр одоо ажил карьер хамт олон хийгээд тэгээд одоо хоёлаа бол одоо цаана зөндөө гоё сайн нас хүүхэд одоо хоёлаа хүүхэнтэй хоёртой болчлоо ш. Тэгээд мань үний бодол өөрчлөгдөд өөр болон гаргах гэж байгаа ш. За ингээ маш зөв шийдвэр болсон. Мань үн ингээд бид нар маш гоё олон газар аяллаа, бизнесээ хамтдаа гоё явууллаа. Тэ хүүхдтэй сайхан цаг гаргалаа. Энэ дурсамжтай гоё мөнгө өгөөд ад жаргалтаагаар дараах хүүхдийг аваад ингээд ажил төрөл тогтцсон ажилг болоо тэ хамт олон бүх юмтай гоё болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо тэр амар зөв шийдвэр байсан гэж ярьж байгаа байхгүй. Миний хувьд болохоор хүндлэл гэдэг нь энэ. Би тэр үнийг маш их хүндлээд энэ хүн гэж байгаа учраас одоо энийг хүндэл гэж бодох байх та. Тэгэхгүй яг нөгөө аав ээж гээл те нөгөө ах цахаа хүндлэх хэрэгтэй гэдэг тийм юуг бол би нэгт яг амар чухалчлаа. Чухалчлахгүй те. Бусдыг хүндэлж чинь би ч гэсэн яг бус түн гэд одоо нэг 0 сартай хөвгтэйчсэн хүндэл гэж хэлэх гээд байна л да ерөөсөө. Тийм байна. Одоо энэ ч бас нэг төдийлөн яригадад байдаггүй нэг өнцгөн аав ээжигээ хүүхдэд хүндлэх ёстой гэд яриад байдаг хэрнээ бид нэр өөрсдөө хүүхдүүдээ яг хүүхдүүдтэй тэр хүндлэл итгэлийг яаж мэдрүүлдэг вэ? Бид нар ер нь тэр тухай баг боддог ч үлээ те хүүхдээсээ хүндлэх ёстой шүү. Ер нь жоохон дээрээс одоо бол гоё болж байгаа хөө одоо энэ Gen Z мэвэл бүр айхтар аваж болох байх. Тэ судалгаатай юм мэдээлэлтэй. Ер нь л дийлийнх нь баг 70 80 юм л дээрээс шүү дээ ер нь л тийм ээ. Би чамд юм хэлж яана л гэдэг утгаар те. Дугаа сонсч игээл. Тэгэхээр саяны таны ярьсан яг хүндлийн асуудал бол маш чухал. Яагаад гэвэл сэтгэл зүйн талаасаа хүндлэл гэдэг бол өөрөө бие биеийнхээ сэтгэл зүйн эрхчлөөг хүндлэх, бие биеийнхээ сонголтыг хүндлэх, сэтгэл санааны амгалан тайван байдал байлгана гэдэг маань өөрөө маш чухал хүндлэл. Тэгэхээр нэг хоол цайныхаа дээжийг өгөөд ч юм уу ингээд тийм материалын хүндлэлээс илүүтэйгээр сэтгэл зүйн эрхчлөө амгалан тайван байдлыг мэдрүүлж байгаа нь өөрөө маш гайхалтай хүндлэл байхгүй юу? Тэгээд энэ хүндлэл гэдэг маань өөрөө яг хүн хин юм бэ гэдгийг илчилдэг хамгийн гол зам чанар гэсэн. Өнөөдөр бид нар ингээл хүүхдээ хөтлөөд явж байхдаа урдуур гарч байгаа хүнийг хүндлэх ч юм уу те одоо шалаа угааж байгаа үйлчлэгчээ хүндлэх нь өөрөө тэр аав хүн ямар гайхалтай байна вэ? Ээж маань ямар мундаг хүн хүндэлж байна вэ гэдгийг ерөөсөө одоо үлгэр дуурайл үзүүлж байгаа. Бид нэр өөрөө хүнийг хань ижлээ хүндэлж харьцснараа эмэгтэй хүүхд бол эрэгтэй хүн намайг ингэж хүндлэх ёстой байна. Аав ээжийг хүндэлж байгаа бол эмэгтэй хүүхд яах нь вэ? Эрэгтэй хүн тавих цензурээ тогтоож идэг гэсэн үг. Эрэгтэй хүн болохоор би эмэгтэй хүний чинь ингэж хүндэлж хайрлах хэрэгтэй байна гэсэн ирээдүйн тэр эр хүнд байх ёстой тийм эрхэм гой чанаруудыг өөртөө суулгах гэдэг гэсэн үг л дээ. Тийм учраас хүндлэлийг бид нар бол өдөр тутмынхаа амьдралд үр хүүхдээ хүндлэх, хань ижлээ хүндлэх, хажуугаар зөрөөд өнгөрч байгаа хүндлэхийг ерөөс юм гой дадал хөвшил болгосноороо ийм гой нийгэм маань гой эрүүл зөв харилцаатай болох боломжтой. Энийг бол яг өөрөөсөө гэр бүлээсээ л эхлэх нь зүйтэй. Soul Lab-ийн энэ удаагийн дугаар аав байх, аавын хүүхэдтэй хүмүүжил гэр бүлд оруулж байгаа үн цэнийн тухай өргөн хүрээнд бид ингээм хамтдаа ярилцлаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд Soul Lab-ийнхаа ивент тэтгэгчдийн гарын бэлгийг өгье гэж. За манай Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab-ийн гарын бэлгийг өгье. Тэгээд живхнээс гадна нөгөө хүүхдийн хайр сарчилгааны зөндөө олон бүтээгдэхүүнүүд бас байдаг. Жижигэн бэбитэй юм чинь айгуу тохирсон бэлэг болж байгаа гэж бодож байна. Жив яг дуусч байгаа шүү. Тэгээ яг ийм живхэн онцгой тохиолдолд ингээд дуусаад аав чинь тэр амжихгүй байх юм бол хай маамигаар хөргүүлж авч болно. Нэг бол манай нөгөө арай бага савлгаатай special set-ийг болохоор CU-гийн бүх салбаруудаас авч болно. ML, XL гэсэн 3 янзын хэмжээнээс сонгож авах боломжтой. Нөгөө гадуур энэ төр явж байхад чинь агаарт гарах гал явж мавж байгууд гинт ингээд юм цөөхөн живхэн тэр авцсан тийм онцгой хэцүү тохиолдлууд идэв шүү дээ. Тэр үед айгүй хэрэгтэй багц байна гэж ойлгоод байгаа. За энэ болохоор одоо манайх чинь бүсгүүчүүдийн подкаст аа тий өөрийгөө хайрлаа ураатай Oxy брендийн гарын бэлэг их нэртэн авэж өгөөрэй гэж байна. За тэгээ манай дугаарын ивент тэгчээр Vitafit-ийн гаргасан шинэ уус дотоод тэнцвэрийн их ундрах тайган сувд цэврээс хамтран ажиллаж байгаа Vitafit-ийн гарын бэлгийг өгч байна. Зөндөө төлөв. За тэгээд хамгийн төгсгөлт нь хідэн бүсгүүчүүд л ингээл нэг хоорондоо майндсетээ өөрчлөхгөөл өөрсдөө сэтгэл зүг арай жоохон дээр байлгах гал ирсэн гарсан тэр мэдрэмжүүдийг үнэн зөвөөр ялгаж салгаад өөртөө бас авч үлдэхийг авч үлдээгээд явуулахын явуул сурч гал нэг ийм одоо
түрүүний яг та ингээд хэсэг бүлэг хүмүүст нөлөөлөхгүй л хийгээд байдаг гэдэгтэй адилхан хэсэг бас хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхгүй л нэг ийм контент бидэд хийдгийн. Тэгээд энийг маань тоогоод цаг зав гаргаад ажлынхаа хажуугаар хүрэлцэн ирж бидэнтэй нээлттэй сайхан чөлөөтэй өмнөөсөө одоо ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ манай подкастыг бас илүү утга учиртай болгодог сэтгэл зүйч шин долгортой бас их баярлалаа. Тэгээ хамгийн төгсгөлд нь бидний оруулсан дугаар болгоныг шимтэн сонсч өөрсдийнхөө одоо санал сэтгэлийг харамгүй хайрладаг эрхэм үзэгчдтэй бас маш их баярлалаа. Тэгээд subscribe дарж амжаагүй ахын бол сувг дээр маань subscribe дараарай. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Soul Lab